Од өндөр суух тавтай морил би болготлогч инхот. Адренер нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай FS Construction Мөртөн Residence болон архитай хадгалаад 100 сая эзэн болоорой ариг банк ивент итгэж байна. За өдрийн мэнд гоношаа. За өдрийн мэнд хүргэе. За манай Од өндөр суугийн энэ Адренер гэдэг нэвтрүүлгийг ер нь бэлтгэж хүргэсэн цагаас эхлүүлээд хүмүүсийн хамгийн их одоо энэ хүний талаар хийгээч гэж комент бичижсэн нэвтрүүлгүүдийн маань нэг бол яхаарахгүй Дандрбаатар. За Дандрбаатар гэдэг яг хоо ингээд Дандрбаатар гэдэг бүр тогтчлоо л доо. Уул нь бол нэр нь бол Дандар шүү дээ тий. За өнөөдөр хэдүүлээ энэ хүний талаар за тэгээд түүний энэ алдарт түүх домгуудыг өстой харамгүй гой шимтэд сонссон гой дугаар болох байхаа. Тийм Дандрбаатарыг ер нь хүүхэд болгон бидний үеийнхэн ялангуяа тий бүгдээрээ л сонсож өссөн байдаг. Дандрбаатар дайнд морджээ гэдэг дууч хүртэл байдаг шүү баг. Тэ дуулдаг байсан шүү дээ тэр. Гэтэ би жоохон бахтаа л Дандрбаатарын тухай уншиж байсан баг. Тэгээ тэр ч одоо мартцсан байгаа шүү дээ тийм ээ. За өнөөдрийн дугаар дээр маш гайхалтай түүхүүд угаасаа гарах болно. Хэвээ нэг юм хансан дугаар байх гэж найдаж байна би. За ер нь бол бүр эндээс эхэлнэ. За манай Монгол улсын хувьд манж гүрний иргэшээлд 220 жил байсан 220 жил дарлуулсан гэж хэлж болно. За энэ 220 жил дарлагдсан тэр гүрний иргэшээлд байсан Монгол түмнээ түүчээлж Монголын үндэсний эрхчлөөний хөдөлгөөнийг санаачлан нууцаар удирдан зохион байгуулсан 6 зүтгэлтэн байдаг. За энэ 6 зүтгэлтэн хэн бэ гэхээр Даалам Цэрэн Чимэд, Төшөөт ван Чагдар Жав, Далаа ван Гомб Сүрэн, Эрдэнэ ван Намсрай, Чин ван Ханд Дорж, Сайн ноён хан Намнан Сүрэн гэсэн 6 хүн байна. За энэ 6 хүн маань нийлээд 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 8 дугаар богд Жавзан дам хотогтыг хаан ширээнд өргөмжилж олноо өргөгдсөн богдхаанд Монгол улсыг зарладаг. За зарлаад удаагүй байхад буюу 1912 оноос 1915 онуудын хооронд буюу зарлжаад араас нь Монголын тал маань буюу монголчууд маань өвөр Монголын нутгийг хятадын цэргээс чөлөөлөн өөртөө нэгтгэх зорилготой 5 замын байлдааныг хийдэг. 3 жилийн хугацаанд хийсэн байх нь шүү дээ. За тэр явцад Далаа ван Гомб Сүрэн буюу одоо анхны 6 энэ зүтгэлтний маань Далаа ван Гомб Сүрэн 1914 онд цэл залуу 30 гаруйхан наснда таалт өгсдөг. Учир битүүлгээр. Тэр онд нь буюу 1914 онд Даалам Цэрэн Чимэд сэжиг бүхий байдлаар бас нас бардаг. За үүний ар дээр 1915 оны хавар шинийн 6-нд гэдэг Чин ван Ханд Доржийн хувьд дунд голын мөсөн дээр бусдад хорлогдсон байдалтай ам өргөдсөн байдаг. За ингээд 1915 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3 улсын гэж яригддаг буюу бидний мэдхээр Хяактын хилэлцээр Хяакт хотод хийгддэг. Монгол улс 2 хөрш том гүрний шахалт хавжилтын уршгаар автономид эрэхтэй болж улмаар тусгай тогтнолоо алдж байгаа. За үүний ар дээр буюу 1915 оны 7 дугаар сарын 16-нд Төшөөт ван Чагдар Жав бас шалтгаан тодорхойгүй богино зур өвчилж хагаад нас бардаг. Үүний араас 1919 оны 4-р сард Монгол улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Намнан Сүрэн бусдад хорлогдсон нас бардаг. Энэ юуг хэлээд байна гэдгийг бодоорой тий. Яагаад энэ хүмүүс он дараалж бас байхгүй болваа гэдгийг манайхан бас ойлгох хэрэгтэй байна. За яг энэ үед буюу 1918-аас 1919 оны зааг үедэр хувьсгалт нууц бүлгэм хүрээнд байгуулагддаг. Тэрний араас 1919 оны 10 дугаар сард Сүүшүү жанаар удирдуулсан дундад иргэн улсын 4,000 цэрэг бүхий цэргийн толгой ангиуд нийслэл хүрээнд ирж байрладаг. Яах гэж ирж байгаа юм гэхээр тэр оныхоо эцэсгэд дахиад 10,000 цэрэг ирж байрлаад ингээд 14,000 цэрэгтэй хүрээг эзэлж байгаа дундад иргэн улс. Ингээд Монголын айрмын зэвсгийг хураан авч Монголын автономийг устгах ёслолыг хүрээнд хийж байгаа байхгүй. За тэгээд бүр одоо автоном бид ийм байсныгаа бүр болоод одоо энэ хятадын буюу дундад иргэн улсын нэг бүс нутаг шүү гэж баталж байгаа. Ингийн гутлаа Монгол төмний хаана гэж өргөмжилсэн богд хааныг нь дундад иргэн улсын ерөнхийлөгчийн зургийн өмнө мөргүүлэх гэх мэтчлэн монголчуудыг илт оромжилсан үйлдэлүүдийг хийсэн байдаг. За энэ нэг хэдхэн жил угаас нэг 10 жил хүрэхгүй хугацаа шүү дээ тий. Нэг 7-8 жилийн хугацаанд болоод байгаа үйл явдал. Энэ хүнд ороо бусгай хэцүү цаг үе тий. Дээрээс нь түүний одоо энэ үйл явдлын араас Монгол төмнийг дахиад гадаадын дотоодын маш олон тэмцэл дайн тулаан хүлээж байгаа. Ийм хэцүү цагт энэ их оронд хин нэгнээс тэр буруутнаас нь өвөг дээдсийнхаа амийг нэхэх одоо дайны бурхан гэж нэрлэж болно. Эсвэл догшин бүр юм гисгээл гэж нэрлэж болох үз. Эсвэл баатар гэж нэрлэж болох үз. Тийм хүч бидэнд хэрэгтэй байгаа. Гэхдээ 1919 онд энэ үйл явдал болж байхад тэр гисгээл нь аль хэдийн 5 жилийн өмнө төрсөн гүйж яваа гэдэг энэ хүмүүс мэдэхгүй байхгүй. За тэгэхээр өнөөдрийн ярих гэж байгаа энэ хүн бол Монгол төмний маань одоо
Домогт Баатар болох бүгд найрамдах Монгол ард улсын цор ганц Гарамгай Баатар Дандар гэж хүн байгаа. За энэ хүн болохоор 1914 онд Булган аймгийн Бүрг хангаа гэдэг сумын нутагт Аршаант гэдэг газар мэндэлсэн байна. Гэхдээ одоо тухайн үед жоохон амьдрал нь хэцүүхэн байсан энэ Чойдгийн Аюуш гэж эмэгтэй байгаа байхгүй юу? Энэ эмэгтэй дээр одоо ууган хүн болон мэндэлсэн. За тэгээд энэ хүнийг болохоор яг Лодонгийн Дандар гэдэг шүү дээ, тэ. Яагаад вэ гэхээр Дандарын одоо энэ Дандар Баатарын өөрийнх нь бичсэн дутагдал ном байдаг. Гал дүлэн дунд гэдэг. Энэ номондоо болохоор өөр ингэж байгаа. 5-6 нас хүртлээр төрсөн ихийнхэн гар дээр хүмүүжж жагаад лувсан гихчэд үчлэгдэжээ гэж байгаа байхгүй өөрийгөө. За тэгээд лувсан гэдэг хүн нь болохоор угийн сахил санвартай хүн байсан болохоор Дандрыг өөрийнхөө дүүч гэдэг эсвэл өөрийнхөө одоо нэг юугаар гэдэг үлээ Лодон гэдэг одоо өөрийнх нь одоо хамаатны жид юм тийм хүн байгаа байхгүй. Тэрнийхээ овгоор овглуулдаг. Лувсан гэдэг хүн үргэлж авсан боловч дүү Лодонгийнхоо нэрээр овглоод Лодонгийн Дандар гэж нэрлэж байгаа байхгүй. За тэгээд энэ айлд Лодонтой хамт амьдарч байсан Думаа гих бүсгүй байсан. Энийг их зарим түүхэн дээр бол тэр Лодонгийн төрсөн дүү эмэгтэй гэдэг бас заримдаа болохоор их нэрийн юм шиг дээ ингэж гарч ирээд байдаг. За энэ Думаа гэдэг эмэгтэй болохоор яг Дандар Баатарын одоо өргөж авсан ижийн болж байгаа байхгүй. За тэгээд энэ хүн амьдралын бүр сайн сайхнаас ахуулаад муу мухаа хүртэл бүгднгийн яг сургаж хайрлаж өсгсөн энэ хүүг. За өсөхдөө одоо нөгөө чи ингээд том эр хүн болноо тий чи ингээд ийштэй чи жин тэгээд явна. Тэгээд чиний хувц сонор чинь урагдах тохиолдол гарах юм бол эр юм нь хамаа байхгүй чи хувцаа ойчдаг байх хэрэгтэй гээд ойдол зааж өгнө. За тэгэл адуу мааланд сургана тий. Тэгээ одоо нөгөө даагч хөдлөн ундаг болсон цагаас нь өмнө бүр адууг манж хонуулдаг. Адуутаа харьцах марцахыг зааж өгдөг. За тэгэл одоо ер нь л нөгөө нэг юм ээжийн ёсоор тий хүүхдэд өстө бүхэл имийг зааж сургаж байгаа ийм эмэгтэй байгаа байхгүй. Амьдрал зааж хүмүүжүүлсэн хүн байна шүү дээ. Тий. Тэгээд энэ хүндээ маш их хайртай. Ижийн гэж байгаа хөргсөн ижийн гэж байгаа. За ингээд өргөж авсан одоо тэр хүн нь болохоор лам хүн байсан болохоор тий учир нөгөө хүүгээ номтой бас хүн болгоё гэдэг. Тэгээ эн чин хүрээ хийдэд юм уу хийдэд ерөнхийдөө суулгана гэдэг чинь энэ хүнийг нэгдүгээр бичиг үсгтэй болгох гээд байгаа. Бичиг үсгээр дамжуулаад тэр хүний боловсролыг дээшлүүлэх гээд байгаа. Замун дээрээс нь тэнд чин гүн ухаан бурхны одоо философи гэдэг юм уу тий ийм хүү юмуд байдаг. Энэ рүү чиглүүлж өгч байгаа. За ингээд Дандрыг одоо өргөж авсан айл нь хийдэд лам болгохоор суулгаж байгаа байхгүй. За нөгөө хүн юунаасаа одоо нэг хувь заяанаасаа гэдэг юм уу те хөвд өргөөсө хизээч одоо ингэж буруу явдггүй юм байна гэдгийг бид нар олон дугаар дээр ер нь бол мэдээд л байгаа. Тэгсэн чинь нөгөө лам болох гээд ингээд хийдэд суулгаж байгаа шүү дээ те. Тэгсэн чинь яг хүүг болоход жасын жам буюу нөгөө галч те тогооч могооч хийдэг нэг тиймэрхүү юм дээр ингээд байлгаж ирсэн юм байна л та. Тэгээ байжсэн чинь л одоо олон одоо шавил сууж байгаа хийдэд байгаа бандар байх нь шүү дээ те. Тэд нар мэдэр дундаасаа шал ондоо энэ хүү. Тэгээд нөгөө юу яадаг ан гөрөнд их дуртай. Гэртэн тэр буу байж таарсан байгаа байхгүй. Тэгээ өөрөө буу гэх сонирхцсан. Тэгээ гэрээсээ ингээд гэртээ байж байгаа үедээ гэрээсээ холхон зайдуу газар очиж жагаад бай бууддаг. За. Тэгээд ан хийдэг заяа. Тэгээд өөрөө тэр нөгөө нэг юм байгальд гараад ан хийгээд ингээд явхлаарэ тэрэндээ маш их дуртай. Тэгээ ингээд нөгөө нэг одоо хийдэд сууж байгаа одоо банд нар бол те нэг юм лам захта дээлмэл өмсөд явах хэрэгтэй шүү дээ. Манай хүмүүс лам захта дээлээ өмссөн юмнасаа дээгүүр нь буугар уучдаг. Уул нь бол тэнд нөгөө нэг амтны хамраас цус гаргах нь битгий хэлтэй. Одоо хамаг амтны тусын тулд гэдэг юм зааж явах нь шүү дээ. Гэтэл манай хүн чинь тэр персонараас бүх юм тустай шал ондоо ертөнц. Тэгэл ерөөсөө морь унаал хэр тал руу гараад тавьчихдаг. Уул хад руу гараад тавьчихдаг. Хідэн өдрөөр хідэн сараар алга болдог. Тэгж жагаад эрэхтэй бүр ингээ нүүр ам нь холцруудсан ингээ бүр тэгж ирдэг. Яг хуу энэ дээр яг ан гэх тэгэхээр одоо бидний амьдарч байгаа нийгэмд бол одоо ан гөрөө гэдгийг бол тий бас ингээ хэмжээ хязгаартай байх хэрэгтэй гэдэг мэдээд нь шүү дээ. Яагаад хэмжээ хязгаар ярьдаг болсон бэ гэхлээр бидний нөгөө нэг техникч гэдэг юм уу, машин тэрэгч гэдэг юм уу энэ зүйлээр анг одоо өстой нөгөө нэг тоош ихийн даа ихээр бүр ингээ алж яддаг болоод байгаа шүү дээ. Гэтэл яг энэ хүний чинь одоо тухайн үед хийгээд байгаа энэ Монгол ан хийх одоо ёс гэх юм уу тий энэ дүрм журам бол яад юм гэхлээр одоо нэг юм уулны мухарт одоо ингээл эхнэр нөхөр хоёр ч юм уу ингээл хоёулахнаа хүүхдүүдтэйгээ байж ахна л те хонь малаа хариулаад гэтэл одоо нэг хангаа буюу боохоо те чон ирээд одоо малыг нийдээд ингээ болохгүй байх нь байна. За тэгэнгүүт нөхөр яад юм гэхэлэр бууга үрээд за нэг даавуу ч юм уу юмда богцсондоо аар бол борцоо хийж аваад 7 хоногоор 10 хоногоор сараар жилээр одоо юу гэдгийг ингээд маш олон хоногоор яг тэр анги одоо гүцэх гэж явдаг. Явхдаа уул хадаар тэр нөгөө нэг хангаа хаагуур явсан те мөрөн хаан угаан яаж байгаа ийж байгаа ингээд тэрнтэй яг байгаль дээр ур ухаанаа уралдуулж агаад яг байгалийн шалгалаар би үлдэхүү чи үлдэхүү юу гэж ийж тэрийг авалдаг байхгүй. Энийг бол харин ан гэж хэлж болж байгаа. Тэгэхээр одоо энэ Дандар Баатарын яг энэ бага наснд 14 5 тагаас ахуулаад тийм ч ингээ явж байгаа нь ерөөсөө ингээд хитэн сараар өдрөөр алга болчдөг.
Ийм байгаа байхгүй. Тэгээ эргээд ирнэ. Тэгэнгүүт нөгөө бурхны ном нэрээгээд ингэхлээрээ нөгөөтөндөө ер нь жоохон дургу тал руугаа болцсон. Болж л өгвөл хээр тал руугаа гарчдаг. Болж л өгвөл тэр хээр талдаа уул хаданда морин дэлэн дээрээс та хийсэд явж явах ийм сонирхолтой болцсон байгаа байхгүй. За ингэж явж байгаа ер нь бол нөгөө нэг 4-5 жил ч юм уу ингээ хээр мэрээр ингээ яваад хахаар чинь тэр хүн чинь нэгдүгürt өөрийгөө маш сайн таних нь байна, байгалаа маш сайн таних нь байна. За тэгээд тэр ан гэдэг тэр одоо чонын хэмар, тэр чонын ухаан те тэр анги өрөөтэй ухаанаа оролдуулна гэдэг чинь нэгдүгürt өөрөө маш юм зоримог, шийдэмгий ганцаархнаа байгаль дээр шийдвэр гаргах чадвар нь нэмэгдэж байна. Өөрөөс тэгээд маш хурдтай, маш шаламгай, тийм хөдөлгөөнтэй тэгээд юм эрчтэй, эрэмгий, адуу мадуунд их эрэмгий ийм болоод гаргадаж байгаа байхгүй дөнгөж 17-8 насн дээр. За ингэж явж байгаа л ерөөсөө цэрэг татагдах нас нь болж байгаа. Энэ үе болохоор 1934 он буюу одоо манай хүү 19 настай болсон. Хийдээсээ бол ингээд бүр хүнд ирцэн холдсон. За түүнийг одоо өөрөө бол сүүлд нь хэлсэн байдаг. Ямар ч насандаа сурсан жоохон эрдэмч гэсэн те чиний амьдралд маш одоо дим болдог юм үе байдгийн шүү. Тэр сурсан болгон чин эрдэм шүү гэж хүүхдүүд загтдаг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг өөрөө яг тэр ан хийх те адуу малтаа ноцолдох гэдэг юм уу. Тэгээд бас энэ бурхны шашнаасаа бас өөрийн чэйжилсэн нэг номтой тэр номоо байнга уншдаг гэдэг юм ингээд юм сураад ингээд дотоогод яваад. За ингээд 19 настай болоод цэрэг татах болонгууд л чин тухайн нутаг орноос нь хүмүүс цэрэг татагдана үстэй те. Тэгээд бөөнөрөө цэрэг татдаггаар болоод өөрөө манай онч болохоор нутгасаа холдож үзээгүй. Тэгээ тухайн үед чинь нэг манай энэ Монгол орны зүүн хил дээр бас асуудлууд үүсчихсэн гээд те цэрэг татлахыг жоох эрчимжүүлсэн тоог нэмсэн юм байсан үе. Тэгээд мэдээж л эртээр үеэс хүннүгөөс ахуулаад те цусан хөлс тэнгэрийн хүлэг гээл тэр чин одоо дайныг шийдэж байгаа манай монголчуудын нүүдэлчин ард түмний хувьд бол маш том зэвсгэн шүү дээ морьч. За тэгээд 13 дугаар зууны утгач нь л ерөөсөө морьт цэрэг морьт хороо дэлхийн талыг мориороо эзэлж байгаа. Тин чин дайнд морь хүн хоёр хамт ороод байгаа. Тэгэхээр тэр морьд чинь Монголын төлөө байлдаад байгаа морьд шүү бас ялгаа байхгүй. За тэгээд нөгөө нэг яг энэ дайнд тулаан болонгууд цэрэг татна шүү дээ тий. Цэрэг татхад тухайн үед өөрөөсөө морьтойг очдөг байсан юм. Тэгээд нөгөө нэг гэрээсээ явахд өөрийнхөө морийг унаа явдаг. Тэгээд аав нь хамгийн сайн унлагны морийг бэлдэж байгаа хүүгөө цэрэгт мотоход морьтой нь явуулдаг. За манай хүн тэрний адилаар одоо тэр нутгаас гарч байгаа хүмүүс бүгдээр өөрөөсөө морьтой цэрэг татагдаад хүрээлээ явж байгаа байхгүй юу? Булганаас. Тэгээ наашаага явж явах замд нь нутгасаа ингээл гараал явгууд өөр байгаль хараал цаадч ингээ явж байгаа шүү дээ. Хамт явж байгаа зэрэг татгдсан хүмүүст тэгээ. Ингээ явж байгууд л нэг ан өрөө хажуугаар нь ан амтнд давхитгэл юм байл нүдэнд нь өртгөл юм байл да. Манай хөөгөл давхиж. Тэгээ нөгөө богцтой тэндээ бугуул бүх юмаа хийгээд ингээ бүрэн өрн авч явдаг байсан юм биш үү. Тэгээ хөө давхиж хагаад тэгээ нөгөө олон хавар нэгэнтэй гिचэр нэг удаагийн тохиолдолд яг хөө давхиж хагаад морин өлийнд бүдрээд тэгээд унцж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хэд нараас нь ахиж яава ивэ гэсэн чинь ари үлийнд бүтгчлээ гэд. Тэгээд нөгөө морин доголцсон. Тэгээд цаашаага хүрээлөө явах очих хэрэгтэй байдаг. Морин доголцож байгаа. Тэгэн гутал манай он яасан гэхэлэр эмээлээ одоо аваал те хазаараа тайлж аваал мориныхоо толгойг илээл хөлийг нийлж илж хагаад за гэртээ хайртаа гэд морио тавь явуулчих байгаа байхгүй. Тэгээд эмээлээ ингээ үүрц. Нөгөө хэд нь одоо ингээд хүрээч хоолш те одоо яах вүлээ гэдсэн гут яг энэ дээр нөгөө хэд ялгаан гарч иж байгаа байхгүй. Ганцаараа ингээд байгальд ингээд суцуучаас маш шийдэмгий, маш зоримог, тэгээ маш хурдтай шийдвэр гаргадаг. Сая энэ хойхон талд нэг азар гадуу байсан. Тийш очиод байгаа гэдэг. Тэгээ тийш очиж байгаа байхгүй. Тэгээ очиод тэгсэн чинь тэнд нь үнэхээр нэг толгодын цаана азар гадуу байна гинэ. Тэгсэн чинь манай он шууд нэг богцноосоо бугуул гаргаж ирэл харж хагаад азаргыг нь харж хагаад тал дээр азаргыг нь бугуулдаж байгаа байхгүй. Бугуулдаж барайл нөөт нь мангар эмнэг гэж байгаа. Барьж аваад тэгэл мордд юм уу яад нотолж байгаа мордсон юм уу мордоол хит боловлуулж авч байгаа л те номхруулж аваад имэйлээ тохиол унчиж байгаа байхгүй. Тэр нэг хамт явж исэн залуучууд нь чи одоо хулгай хийх нү те гэж байгаа. Тэгэн гол нөгөө юу ч ярихгүй байгаа. Хулгай хийх нү те гэдэг гүү тэгээ чимээгүй болж. Тэгээ нөгөө хэд нь болохоор чи ингэж хулгай хийх юм бол бид нар чамтай хамт явахгүй мохгүй гэж хэлж байгаа байхгүй. За ингэ цааш яв. Тэгэн гол нөгөө чи араас нь чимээгүй ингэ морь зөрөө имэйлээр азаргаа имэйлчээд араас нь удалгүй гүйцэд ирж байгаа байхгүй. Тэгэж гүйцэж ирээд хэсэг явж иснаа дахиад азар гадуу таарангуутал нь тэнд очиод нөгөө нэг унж ирсэн газаргаа тавьж байгаа. Тэгээд хонлоо дээр нь алгадж игэл явуулж байгаа байхгүй. Яаж ийм ихлээр тэр нэг 50 60 км ч юм уу те явхдаа азраг бол ерөөсөө энэ сүргийн манлаа. Тэр азраг ямар ч саад бэрхшээл тулгаж исэн, юу ч хорж боож исэн өөрийнхөө одоо адуур гүйдэг байхгүй. Өөрийнхөө тэр гүүнүүд рүү гүйдэг байхгүй. Тэрийг мэддэг хүн чинь хэсэгэн зургуун явлаа, тавилаа, явууллаа. Дараагийн азар гадуунаас нь дахиад омглон азрагыг нь дахиж бугуулдаж аваад сургаад мордоод цаашаа тавьж байгаа дараагийн азганд орчин гутлаа тавиад явуулна. Яг иймэрхүү байдлаар ингэж нөгөө нэг хэрэгээ бүтээгээд те эргүүлээд адууг нь тавиад гэсэн үг шүү дээ. Нэг азарч чи эргээл давхад очиждаг. Яг иймэрхүү байдлаар явсаар хагаад хүрээнд ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг өөрийнх нь бүр юм төрмөл юм байгаа шүү дээ. Тэр ан гөрөөнийх нь юм байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хэд нь чсэнтэй бүр гайхаж байгаа юм чи. Нээрээ азрах чинь хизээж яаж исэн чи адуу руугаа очиж шүү дээ.
Энэ ч хулгай биш вэ? Энэ хэрэгээ бүтээгээл буцаагаад энэ адуу тавьчихж байгаа буюу нэг юм юулж байгаа, унаа юулж байгаа л хэлбэр биш үү гэж харж байгаа байхгүй. За ингэж явсаар хагаад цэрэгт ирсэн. Хүрээнд ирсэн. Өөрийнх нь энэ содон үнэхээр ирэмгий те энэ зам чанар ч гэсэндээ ирээлэр 19-тэй 20-тэй залуучуудаас ахуулаад ялгараал эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэнд чинь нөгөө ингэдэг штэ. Яг нөгөө нэг цэрэг татлага матлага явж байгаа манай Батын дорж генералын дугаар дээрээс гарч ирсэн те. Нөгөө бичиг үсэггүй дийлийнх нь байгаад байдаг. Тэнгуудлан цэрэг тэрэнгуудлан цэрэг ихэхэд нь шууд бичиг үсгээс ахуулаад эх орон гэж юу вэ? Хил гэж юу вэ те? Дайн тулаан гэж юу вэ гэдэг юм. Их бичиг гэдэг юм уу? Хил бичиг маань юу вэ гэд бүх юмыг цэрэгт нь заадаг. За манай хүн чи ирээд яг тэр юутай адилхан бүх хүүхдүүдтэй хамтдаа те эх орныхоо талаар ингээд бүх зүйлээ сурж жагаад жилийн дараа гэхэд бүр юм онцоорж байгаа байхгүй. Тэгээ байжсэн чинь яг 1935 онд нь цэрэг татгснаас дараа жил нь яг тэр цэргийн албанд байгаа залуучуудаас шалгаруулад 10 гаруй тийм залуучуудыг сонгож авсан байгаа байхгүй. Сонгож авангуутлаа Зөвлөлт бод улсын энэ Тамбов гэж хот байлээ л дээ. Энэ хотын морин цэргийн дунд сургууль гэж байгаа байхгүй. Морин цэргийн сургуульд суралцуулахаар энэ 10 гаруй залуучуудыг томилж байгаа байхгүй. Тэрэн дунд нь манай он орцсон явж байгаа. Тэгээ нөгөө морин цэргийн сургууль сургаад энэ ямар учиртай гэхлээр мэдээж нөгөө нэг манайхт чинь морьт хороо одоо хүртэл энд чинь нөгөө яг морин цэрэг те одоо морьчин бол манай тулааны хэлбэрийн бас хамгийн сайн хэлбэр нэг хэвээрээ байж л байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг морьтойгоо тэр чинь маш хүндэтгэлтэй харьцдаг. Морио байнгын одоо баруун зүүн рүү явах хитэн төрлийн маневр давхиж байгаад хэвтэх одоо яадгийн те тавиад жолоогийн тавиад дээр нь байлдаж явж байхад одоо цочихгүй босохгүй байх гэдэг ч юм уу. Энэ болгоныг зааж сургадаг. Тийм учраас одоо улам цаашдаа яг дайны одоо стратеги, тактик энэ зүйл дээр морийг яаж бэлддэг вэ? Морьт цэрэг гэдэг юу хийдэг вэ гэдгийг одоо энэ зөвлөлт төр сургахаар явсан 10 хүнийх нэг болж явж байгаа байхгүй. За энд яваад 1935 оноос 1938 онд яг энэ сургуульд сурсан. За тэгээд төгсөөд эх орондоо ирэхэд нь яг 3 жил сурчаад 3 жил сурчаад ирж байгаа. Ингээд төгсөөд ирэхэд нь эх орондоо ирэхэд нөгөө дислэгч гэдэг цол цаанаас нь олгож байгаа байхгүй. За тэгин гутлаа ирсэн залуучуудыг шалгасан уу яасан ингэжсэн аа тэр дундаас хорлоогийн чой болсонгоо яг тушаалыг гаргаад Монголын ардын армийн 6 дугаар морьт дивизийн 6 дугаар морьт дивиз шүү. Тэгэхээр дивизийн 17 дугаар морьт орооных нь захирагчаар томилоод тамсаг болгоорчлөө дормд руу явуулчихж байгаа. За хоёул хамтаа хэлсэн танилцуулъя. За тий. За өнөөдрийн дугаарыг аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулт аянаа зарласан Ариг банк ивент итгэж байна. За 16.5 хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нийлгээд сар бүр хосоороо гадаадд аялах эрх 1 харилцагч, за 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч сар бүр тодорч байгаа юм байлээ. За энэ сарын аялал нь Турк улс руу аялахаар төлөвлөсөн байгаа юм байна. За Турк бол одоо аялахад маш тохиромжтой. Ийм гоё цаг агаартай байж байгаа. За мөн сүүлийн 4 орон таарсан бүх харилцагч 50 мянган төгрөгийн эзэн болоод за үүгээрээ зогсохгүй. За жилийн эцэст супер урамшуулалт тодорхойд 700 харилцагчийн нэг нь болох юм байна. За ингээд 50 мянгаар одоо хадгаламж нээсэн ч үсэн хамаагүй одоо жилийн эцэст болох 100 сая эзэн болох юм боломжтой юм бэл. тий. За энэ одоо урамшуулал нь 12 сарын 31 хүртэл үргэлжилж байгаа. Тэгсэн чинь нотлонгийн урамшууллын хөдөөнөөс ирсэн ах авсан юм бэл. Тий. Сэлэнгээс ирсэн ах авсан гэдэг тий. Тийм тэр бүрстэй амар атцтай бүр гой санагдаад байгаа байхгүй шүү дээ. Өөрийнхөө төлөө хоримтлал үүсгээд гэр бүлийнхээ төлөө тий эрсдлээс хамгаалсан хоримтлал үүсгээд яг үнэ. Тэгээд нэмээд 100 сая эзэн болсон байна. Тий. За аргийн хадгаламж бол 16.5 буюу маш өндөр хүүтэй байж байгаа. За мөн янз янзын хүүгнүүд байлаа л дээ. Тэрнээс хамгийн өндөр нь 16.5 байж байгаа. За айл нэг хадгаламжаас нь сонгон шинээр хадгаламж нийлгэсэн, хадгаламжаа сунгасан, хадгаламжиндаа орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамд нэг эрх авах ийм эрх болгож байгаа юм байна. За дэлгэрэнгүй мэдээллийг 70 10 техник болон Ариг цэг эмэн вебсайт, за мөн Facebook-ийн Ариг банк эмэн гэдэг пэйж байж байгаа. За мөн өдөө орон нутгийн буюу дархан эрдэнтийн бүх салбаруудаар одоо энэ урамшуулалд оролцох боломжтой байгаа юм байна шүү. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд түрүүн яг хэлдгэр Монгол одоо цэргийн хувьд те морьт цэрэг одоо бидний түүхийг бүтээсэн чинь морьт цэрэг шүү те. Тэгэхээр тэнд нэг цэрэг байлдаад байгаа боловч тэнтэй хамт явж байгаа морь болгоныг санаарай. Хэдэн 100 мянган морь Монгол улсын төлөө тэнд байлдсан шүү. Яг Монгол хүнтэйгээ адилхан байлдсан шүү. За тэгээд яг энэ морьт цэргүүдийн маань дунд ер нь ийм үг байдаг. Цэрэгт 3 ам байдаг гэж. Эхнийх нь болохоор өөрийнх нь ам мэдээж. Хоёр дахь нь агт морьныч ам. Дээрээс нь зэвсгийн ам. Энэ 3 бол цэргийн 3 ам шүү гэж одоо тэр морьт цэргүүдийн маань дунд яригдж явдаг. Одоо Сүхбаатар жанжнаас ч гэсэн хэлэгдэж ирсэн гэж ер нь бол яригддаг л да. За тэгээд адуунда маш их анхаарал хандуулдаг. Одоо нэг Япон цэрэг гүйж яхад Монгол морьтой цэрэг
яаж давих уу те яаж тулалдах уу энэ давуу тал байхгүй. Тэгээ адуундаа маш их анхаарал хандуулдаг. Адууга маш ийм одоо ийм олон төрлийн аргаар сургадаг. Байнгын бэлтгэлтэй ойлгодог байхгүй. Бараг хөвт ихэд бос ихэд босдог. Тэгэл ингээл хүзүүн дээр нь 3 алгатахад 5 гээл буудулсан юм шиг хөвтчихдэг. Эзнийгээ ирэхгүй бол босдгоо. Гэх мэтлэн ийм ухаантай амьтан байхгүй. Тэгээ энийг яг монголчууд эрт дээр байсан мэддэг учраас адууга ингэж сайн бэлддэг байсан юм билээ. Тэгээ манай хүн ч хойно нэг морин зэргийн сургууль сурж ичээд бас л тэндээсээ сурсан мэдсэн юм нь адууга маш сайн хайрлаж байгаа хэрэгтэй. Ялангуяа энэ суран одоо хазаар, ногт те одоо олом жирим гэдэг ч юм эдэр чин бүгдээрээ суран. Нөгөө талдаа нөгөө дөрөө хазаарны амгаа гэх мэт эдэр чин бүгдээрээ төмөрн те энэ болгоныгоо зүлгэж ачилдаг байх хэрэгтэй. Морио ингээд одоо байнгын юм шатг шиг юмар те ингэж байнга цэвэрлдэг байх хэрэгтэй гэдэг. Нэг удаа бүр ингэж одоо хороо штэ, морт хороо штэ те. Морт хороонд нь ирээд нойтон чихтэй алчир бариад морьныхын цав мав дээр өвдөмөд юу гэдэг те. Тэрүүгээр нь ачаад одоо хар болох нүгөө юу гэдэгт шалгадаг. Ингэж адууга маш сайн одоо цэвэрлдэг, эдэлдэг тэгээд сургадаг байгаа байхгүй манай морт зэргүүд. Тэгсэн чинь яг гоо манай хүн чинь хөдөөнөөс моргүй ирсэн штэ. Өөрийн гэсэн морь байхгүй штэ. За ингээ яг нөгөө юунд очиж байгаа юм л да. Хойрлогдсон газар очиж байгаа юм л да. Тэгээ очсон учраас чинь нэг морт хорооны дараагаар очиж байгаа шүү дээ бас. Тэгээ морт хороо нь одоо хэдэн морт зэрэгтэй юм бас мэдэхгүй л дээ. Гэхдээ дивиз гэх юм бол морт хороо, тэгээ мото буудлага одоо явган зэрэг тэгээ танкны баригаад одоо агаарын гэдэг юм. Эдэр ингээд бүгдээрээ ингэж ороод дивиз болдог. А тэр дунд байгаа морт хорооныхын дарга гэсэн үг байхгүй. За тэгээд очлоо. Манай хүн чинь нэг моргүй учраас очиод өөрийнхөө унах морийг сонгохоор болж байгаа байхгүй тэндээс. Тэгин гол нэг өмнөх зэргүүд морьтой ирээд байсан байж болно. Эсвэл ард түмнээс маань бас яг энэ одоо энэ чинь нэг 39 он ойртоод байгаа. Тэрээс нэг тийш зүүн хязгаарт чинь асуудал үүсцэн. Тийшээгээ манайхан дайн тулаан хийгдэх нь ойлгомжтой болоод цэрэг төвлөрөлөө тийш нь татаад байгаа. Тэгин гол ард түмнээс нь бас цэрэг аримдаа морь бэлгэлдэг. Тэр морьдууд ч байгаа гэсэн үг. За тэгээ манай хүн чинь нөгөө очичоод унах морийг сонгох гээд очиж байгаа байхгүй. Тэгээ нэг юм одоо актууд нь байдаг юм хашаа байх нь л те. Яваа очсон чинь шилэгцээр хагаад хитгэе морь үлдсэн байна гинэ. Тэгээ нөгөө дарагч явахт за надад нэг морь бариад иргээд тэгсэн баг. Тэгсэн чинь ер нь одоо шилэгцээр хагаад ийм л морьдууд үлдчихэд байна да гэтгсэн чинь за тэнд байгаа тэр морийг гаргаад ирж байгаа. Тэгсэн нөгөөт нь болохоор энэ жоохон эмнэгдүү юм байлээ шүү дээ. Нөгөө цанхтай буюу эмээл тохоод олом татхлаар болооч мөлөдөг ийм юм байлээ ш. Жоохон эмнэгдүү юм байлээ шүү дээ гэсэн чинь гаргаад ирээ би өөрөө сургана гэж байгаа байхгүй. За гаргаад ирсэн. За нөгөөдгөө бариад гэж байгаа. Тэгэн гутал имэйллүүлээл би өнгөтлөө санхын татж байгаа, олмын татж байгаа имэйллүүлээд мордоол нөгөөдгөө чи сургаж байгаа байхгүй. Гэсэн нөгөө хөндлөнгийн хамт явж байгаа улсууд нь болохоор харахтаа. Гэхдээ чи ч одоо те өчнөө ингээд тааж нэг хэдмээр байсаар идэл. Заавал энэ жижигхэн цүнтгэр гидстэй те ийм жоохон эцэнхий ийм халагмар бариад авчих юм. Ямар учиртай. Өөрөө бол ямар адууг дарчхаар ирэмгэн штэ манай хүн чинь. Тэгсэн чинь манай хүн юу ч хэлэхгүй гэж байгаа байхгүй. Тэгжсэн аа энэ алаг үрээ эр хүнд хань болох унаа гэж хэлээд тэрийг өөрөө сонгож авсан баг. За тэгээд толгой хөл одоо сүврэгдсийг нь харахгүй юу та нар гэдэг нэг адууга өөрөө шинжиж байгаа нөгөө хэдэлж нөгөөд нь болох мэдэхгүй шүү дээ. За тэгээ манай хүн чинь тэрийг өөрөө сургаж аваад яг өөр юм болгоод за тэгээд нөгөө төрөний ярьдгаар одоо баруун зүүн ч юм уу огцон мэрэгдэг ч юм уу те эсвэл урд нь юм дэлбэрэхэд ингэдэг ч юм уу тэгээд ингээд налдаг ч юм уу те энэ бүх дасгалуудаа ингээд нөгөө морьтойгоо хамт игээ морио давхар сургаж байгаа байхгүй. Ямар ч нэг бүр ийм яриа байдаг. 7 саад өөрөө морин дээр алга морин дээр мортцсон 7 саад давж гараад давж явах тэр хурдтай явж явах үед нь малгай шүрээд босдог. Ингиж морио бэлддэг. Морин бүр ингээд жолоо ингээд эзэн болон жолоодод явах хэрэгтэй шүү дээ тий. Жолоонстай тэгэнгүүт жолоогоо бүр хаяад зүгээр дайнд орохдоо морь одоо цэрэг хоёр те зүгээр бие биенийгээ ойлгоцсон нэг амьтаа нэг сүнстэй болцсон байдаг буюу одоо морин хаашаага явах яах гэхээ зүгээр мориндоо 100% даатдаг. Тэрийг удирдаад ингээд авчин гэж байхгүй шүү дээ. Гартаад сэлмээ барьд юм уу бууга барьд юм уу цэрэг бол тэгээд юм. Морь цэрэг хоёр тэгтлээ юм ойрхон болох хэрэгтэй гэж байгаа байхгүй. За тийм байдлаар одоо манай бол алаг мортойгоо дасгал хийж байгаа. За ингэж байж хат буюу одоо энэ 25 настай байгаа шүү дээ. Ингээд явж хат 1939 оны 5 дугаар сарын 11-ээс ахуулаад 1939 оны 9 дугаар сарын 15 хүртэл буюу нийтдээ 4 сарын хугацаанд за одоо хүртэл дэлхий дээр болсон тулалдаануудын хамгийн том агаарын тулалдаан болсон гэдэг халах голын байлдаан тэнд эхэлж байгаа. За 4 сар үргэлжилсэн энэ дайныг за нэг талаас бол Зөвлөл бод улс, Бүгд найрамдах Монгол ард улс, нөгөө талаас бол Япон болон Манжго гэсэн 4 улсын нийтдээ 132 мянган цэрэг офицер. За тэгээд 1000 гаруй танк, хоёрт машин, 800-аад нисэх онгоц оролцсон энэ том дайн эхэлж байгаа. За энэ дайн дээр бол одоо Монгол ардын хувьсгал цэргийн бие бүрэлдэхүүн болохоор 17500 нийтдээ байснасаа 8575 одоо эрд цэрэг тэр дайнд оролцсон байдаг. За халахын голын дайны явцад байлдааны
бүх төрлийг хамарсан заяа. Явган одоо агаарын танкны юу гэдгийг те морт гэдэг юм уу ингээд бүх төрлийг хамарсан нийтдээ жижиг том нийт 101 тулалдаан болсон тэнд. Гэтэл ингээд боддоо 101 тулалдаан заяа. Гэтэл дайны үргэлжилсэн 5 сарын 11-ээс 9 сарын 14 гэхээр 3 сар хугацаа гэж бодъё л те. 3 сар гэдэг чинь 4 сар гэдэг чинь 30-аар үрчгээр 120 хоног байхгүй. Гэтэл 120 хоногт 101 тулалдаан болсон гэж боддоо. Тэгэхээр чин зүгээр өдөр алгасахгүй. Зарим өдөрт 7-оос 8 тулалдаанд оролцдог. Бүр ингээд зарим нэг яриагаар бүр ингээд нэг өдөрт 20 хэдэн удаа 30 хэдэн удаа дайнстанд тулгадаг гэдэг үлээ. Бүр тийм юм байдаг. Машинаар явдаг, мориороо байлддаг гэдэг ийм хүн тулалдаан бол тэнд болсон байдаг. За ер нь бол ингээд дайн яг ихснээс ахуулаад чинь морь зорио бэлдэж байгаа тэгэл оролцож байгаа шүү дээ. Манай хүн чинь одоо морьт хорооны одоо дарга байгаа шүү дээ. Ингээд хэлсэн чинь халах голын дайн яг нэг харьцангуй баг нутаг дэвсгэр юм шиг болгоч. Дэлхийн дайманыг бодох юм бол харьцангуй баг нутаг дэвсгэрт болсон хэдий ч гэсэндээ оролцсон хүн хүч болон зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнараа энэ дайм бол яа харахгүй нь одоо дэлхийн 2 дугаар дайны баг эхлэл тэнд тавигдж байгаа шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны өмнөх томоохон байл та. Тэр түүхийн эхлэл болж байгаа. За 5 сард болсон тулдаануудад манай хүн өөрийнхөө хороог онцгой сайн командлан гэж байгаа шүү. Онцгой сайн командлан олон удаагийн тулдаанд ялт байгуулсан байгаа. Зөвхөн 39-ны 5 дугаар сард болсон тулдаан дээр. Жишээлх юм бол одоо энэ 5 дугаар сар болон 6 дугаар сар гэдэг одоо 5-аас 6 дугаар сарын хооронд болж исэн энэ тулдаанууд шүү дээ, тий. Энэ дунд нь нөгөө өөрийнх нь хайлагдаад байгаа буюу 6 дугаар дивиз гэж байгаа шүү дээ. 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хороонд дарга шүү дээ. Гэсэн чинь 6 дугаар дивизийнх нь одоо захирагч байсан Шари Бүү гэж хүн. Энэ хүн тэр тулдаанууд зорлож жагаад баатарлагаар амь өргөддөг байхгүй. Гэтэл урд өдрний болсон тулаануудыг нь тухайн үеийн одоо яаралтай одоо хурал мурлаач юм уу те хуралж жагаад 6 дугаар дивизийн одоо захирагч Шари Бүү өнгөрцөн. Одоо оронд нь энийг тавих вэ гэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь өмнөх өдрийн тулдаан тэгсэн, тэрний өмнөх өдрийн тулдаан тэгсэн 17 дугаар морьт хороо ингэсэн. Тэрний урд нэг алаг морьтой залуу явсан. гэж энэ тэмдгүү яригадад эхэлсэн. Тэгсэн чинь яг тэр үед яг хаа зөвлөлтийн одоо цэргүүдийг те одоо ерхийлэн удирдахжсэн генерал Жокоб байгаа шүү дээ тий. Жокоб байгаа. А манай нэг командлагч ерхийг командлагч байгаа хорлогийн чи олсон байгаа л да. Тэгсэн чинь Жокоб болохоос санал гаргаж байгаа байхгүй. Тэнд байсан алаг морьтой залуу. Тэрийг энэ дивизийн захирагчаар нь тавья. За ингээд манай хүн чинь дөнгөж 25 настай байхдаа Монгол улсынхаа тэр том дивизийн даргаар тавигдчих байгаа байхгүй. А тэгээд андарчин нөгөө халах голын тулдаанд олон удаагийн одоо дайралтанд тий морин дайралтанд ерөөсөө л толгойд нь торгуулийн салаа гэж үүдэг ш торгуулийн сум камер гардаг штэ. Яг тэрэн шиг дайм болон тулгаралт болно. Ерөөсө хамгийн урд нь морьт хорооных нь хамгийн урд нөгөө нэг алаг морь нөгөө залууч юм байхгүй. Тэгэл шуугаж ороод өчнөн олон тулдааны хувь цагийг шийдсэн. Ингээд явсан чинь гайхалтай юм гэх юм бол ингэд юм байна. Дайн тулдааны чинь хөндлөнгөөс харж байгаа, дүгнэлт хийж байгаа. Эдгээр яаж байлаад байна гэдгийг харж байгаа. Тэрийг баримтжуулж авд юм байл та. Тэнгууд Япон талаас тэрэн дээр нөгөө нэг Манжгогийн талаас ч гэсэндээ зураг хөрөг дайн тулдааныг бүтэлжүүлээ ингээд явангууд л ингээл нэг өдөр ялгадаад японочууд те тагаал дуудаал ингээл юу болов яав ийвгээ хуралдангууд л нэг алаг морьтой хүн дарагдсан. Алаг морьтой хүний айрам ирээд ингээд намаа дарцсан гэдэг энэ тэндээс ингээд идэг. Тэнгууд л алаг морь чинь бусдаас онцгой содон байгаа. Тэнгууд л зарим зүгээр нэг түүхэндээс гарч иртээ. Бүр толгойг нь үнэлсэн байсан гэдэг. Алаг морьтой тэр одоо баатрийн толгойг үнэлсэн гэдэг. Хэдэн сая yen минут төлөө нэг тийм юм яриад байдаг шүү. Толгойг нь үнэлсэн байсан гэдэг. Тэнгууд л нөгөө талдаа Бүгднайрамд Монгол Хот улсын цэрэг армийн удирдлагууд яаж ийм гэхээр энгийн үед алаг морь унах байл. Энгийн үед алаг морьгүйгээр ёо өөр морь уна. Алаг морь унаа. Тэгж жагаад яг тулдаанд орохдоо ч алаг морь уна. Тэгэл манай он алаг мортойгоор өсө тулдаан болонгууд хамгийн урд. Тэгээд нөгөө нэг түрүүний хэлжсэнээр яг нэг бие болцсон. Алаг мориндоо бүх зүгээр юугаа өгч. Алаг морин хаан дайсан байна, хаан над руу буутах гэдэг нь яах вэ юу хүү гэдэг тэр бүр зүгээр налаал явдаг гэдэг байхгүй. Тэр дундуур чинь. Тэгээд энэ хоёр чинь ерөөсөө нэгч суманд оногдохгүйгээр тэр болон 100 мянган сумын дундуур давхсаар хагаад нэг удаа чихийн сэт бутсан байхгүй алаг морины чихийг. Тэгсэн чинь Дандар Батар өөрөө ойлаад. А тэгээ өөрөө нэг өсгөнд оногдсон гэдэг, нэг гоёнд оногдсон гэдэг. Тухайн үедээ бол зүсээд гаргаад өлөөтэй ингээд бяцхан шарах байсан гэдэг өнгөрсөн байдаг. Алаг морин оногдсон чинь ойлсон гэдэг байхгүй. Тэгээд энэ алаг морь нь яг хаанаас ирсэн морь гэдэг одоо хэлий заяа. Энэ алдарт алаг морь болохоор Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нутаг чон голоор нутгалдаг ард доржийн цэргийн актанд өгсөн 7 морины нэг юм лээ. За дайсан руу дайран ороход алаг морь нь аль хортой муу санаатай аль зүг бууруулан замирсан дайсныг нь андахгүй нэгтэг араас нь. Тэгээд уургач морь адил хааш бол хаашаа ингэж налж
дагаж эргэж чаддаг. Тийм болохоор мориныхаа амыг залах явдалгүй гагцхүү сэлмийн ирчийг чангалаад толгоог тасдалгүй, алдалгүй те тастнаа гэж араас нь ингэж хөөдөг Дандарбаатар бол. Тэгээ хөвтөх цагтаа хөвтдөг, өнхөрөх цагтаа өнхөрдөг, өндийг цагтаа өндийж явсан ийм гарамгаа үлэг байсан. Тэгээд эзэн нь нэг газар хөвтүүлээ орхиж штэ те босхгүй, эзнийхээ эртэл босхгүй. Ийм ухаантай. Тэгээ нөгөө дайчин нөхдийнх нь буюу хамт тулж явсан хүмүүсийнх нь яриагаар болохоор Дандарбаатар бол алаг морьтойгоо 7 давхар саадын дээгүүр хараагаад тэр хурдаараа явсараад малгай шүүрж аваад ингээд явдаг. Ийм л одоо юм нэг нэгэндээ зөгцсөн байсан. Алаг морийг далан дээр нь 3 удаа алгадахад давхиж явснаа буудуулсан юм шиг налаад очдөг. Нууц газад хэрэл хөвчүүлчихэл эзнээ ирэхээс нааш босдгоо. Бүр ийм зориулалтай, ийм ухаантай амтан байхгүй хадуу гэдэг чинь. Тэгэл ерөөсөө хичнээн удаага орхио явсан ч хичнээн удаа ингэсэн гэсэн яг сүүлд өгсөн даалгаврын дагуу байж идэг. За тэгээ нөгөө түрүүн хэлжсэнээр те содон байгаад байгаа, онцгой байгаад байгаа. Тэр алаг морийг чсэн байхгүй болгомоор байгаа. Тэрийг унж яваа, тэр баатар гэсэн байхгүй болох гэдэг. Тийм учраас ямар ч байсан нөгөө энгийн үед нь алаг морийг унуулдгүү. Тэгээ энэ яриа энэ одоо морьт телевизийн урд гүйцэтгэж байгаа юм. Тэгэл тэр дундаас алаг морьт нөгөө баатар алаг морьтой дандар гэл ингэж яригадаад эн чин хоошоогоо аргашаага яргсаар хагаад Монголын ард өмнө тэр жигтэй алаг морьтой дандар баатар гэдэг нэрийг сонсож байгаа байхгүй. Тэгээд өөрөө болохоор алаг морьтойгоо харуулд гарсан ч бай, дайнд олсон ч бай, асар их тэнхээтэй. Нөгөө туранхаа зүдэр гэцтэй нэг юм морь гэдээс жижиг морь гэдээс шүү дээ. Гүү асар их тэнхээтэй. Тэгээ маш сонор амьтан байсан гэдэг. За тэгээд нэг онцлог үйл явдлыг нь ярил л да. За тэгээ энэ онцлог үйл явдал нь болохоор нэг өдөр тэгсэн юм билээ нөгөө амьд хэл барьж ирэх хэрэгтэй байна. Амьд хэл барьж иж одоо нөгөө ямар тактикаар дулдах гэдэг яах гэдэг ийх гэдэг тийм энэ мемийг нь одоо олж авах юм а гэд маш их ярилцсан байх нь л дээ. Тэгээд Дандарбаатар дэсэндээ өөрийнхөө одоо цэргүүдэд амьд хэл олцлох хэрэгтэй гэж маш олон даалгаврууд өгч ирсэн. Гэтэ амьд хэл барьж чадахгүй байсан байхгүй. Тэгсэн чинь нэг удаа эргүүлэр явж яхад нь ч юм уу яг нөгөө око барагдахгүй. Тэгсэн чинь тэндээс нэг юм гарч ирээл ингээл дурандаал хашгаар бол юм нэмлээд байна гэж байгаа байхгүй. Тэгээд яг энийг харснаа за одоо л энэ нөгөө амьд хэл байх боломж чинь шүүгээд тэгээ нөгөө хамт явж исэн харуул маруул бүгднгүүд нэг морьтойг хөвтүүлээд тэнд нь чимээг орхон гутлаа чимээ гарахгүйгээд гутлаа хүртэл тайлаад тэгээд хөл нөцгөн тийш мөлхөж байгаа байхгүй. Мөлхөж явсаар хагаад ард нь очисон чинь өөрөөс нь бүр маш том биетэй тим Япон байгаа байхгүй. Тэгэл араас нь шууд байцлаж аваад тэгээд нөгөөтгөндөө зуралдаал нөгөө цохолцоол өстой илгэрүүн цохол нүүлгүүн цохол дарах гад үтсэн чинь нөгөөт нь яа харахгүй том биетэй дээр нь гарч ирээд хоолойгийн багалзуудаад боогоод тэгээд манаа хаа очиж эндээ нөгөө нагаан бууга цэнгэлцсэн байж таараад тэгээд боолгоод ухаан алдадгийн даваан дээр буугаа суулж агаад буутаад тэгээд унгаасан байгаа байхгүй. Тэгсэн чинь буун дуулгуунгууд араас нөгөө харуулууд нь бүгдэр гүгд гэсэн баг. За нөгөө нэг амьд хэл барих хэрэгтэй байсан. Энэ удаад чадсангүү дээ гэтгсэн чинь нөгөө нөхрийн тэмдэглээд байсан цаас. Тэрийг нь хараад тэгээд цаанаас нөгөө цүнхийг нь онгоолгоод үтсэн чинь тэр үед Монголын аримд байхгүй яг тэр дорнод Монголын тал тэр хэсэг тулдааныг 100 мянган масштабтай гэдэг үлүүдээ тийм том газрын зургаар ингээд хэмжээд хийцэн маш нарийн юм судалгаатай байгалийнхын газрын зураг. Тэгээд хаана юм өндөрлөгийн хаана оков нууцлалаа хийх юм хаана халахвчтай юм энэ болгоныг тэмдэглэсэн маш ийм чухал газрын зураг гарч ирсэн. Тэр нь бүр амьд хэл байтугай дайны хувь заяаг өөрчилсөн тийм юу байгаа хөөхгүй. Олц байгаа хөөхгүй ингэсэн гэдэг. Тэр үед яг нөгөө зарим яриагаар бол манай хүн ч одоо над шиг ч юм ийм урт халмигтай юм байна л да. Тэгээд нөгөө зураг ингээ харахаар энэ юу таагаад идэг шүү дээ. Уул нь бол цэрэгт чи ингээд халдсан ч юм уу байх ёстой шүү дээ. Гэтэл манай хүн ийм. Тэгээд нөгөө өөрөө тэр нөгөө хүн Япон одоо нөхөртөө ноцолдож байгаа үедээ үснээсээ суулгаалгаа доороо оцсон гэж байгаа байхгүй. Тэгээд харуул тагнуулуудтай бүгдэнд нь үсээ хусаа энэ та нарт ингээд нөгөө яг хэрэгтэй үед чинь гай болох юм байна гэд бас нэг тэгсэн тиймэрхүү яриач бас байдаг. Тэгээ нөгөө нэг яг Монгол зөвлөлтийн айрмыг хаагууран бүсэлж авах юм хаанаас суулын хаана тэдний айрмын сэргүүдэнд байгаа яаж орох юм гэсэн тэр том төлөвлөгөөтэй тэр том газрын зурагтай бүх юм болоод авсан байгаа байхгүй. За ингээд халахгүй байлдаанд бол одоо ингээд том жижиг 100 гаруй тулдаанд алаг морьтой дандар бол тэнд өстө бүр нисгэж яваа бүх одоо дайчдынхан өмнө гараад ганцаар өстө тэнд бол шуугуулдаг. За ингээд 39 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэдэг баха. Улсын байгууллагын тэргүүлэгчдийн зарилгаар 6 дугаар дивизийн дарга дандрыг одоо энэ том гавьяаг байгуулсанд нь Сүхбаатарын одонгоор дээрээс нь Байлдааны гавьяаны Улаантуугийн одонгоор шагнадгийн. Дээрээс нь одоо энэ халах голын дайнд болж байгаа чинь энд чинь бас нэг том тулдаан болсон. Баян цагааны том тулдаан байгаа. Баян цагааны тулдаан гэж баян цагааны нуруу гэж байдаг. Энэ тулдаан бол одоо бас халахын голын дайны бүх хувь заяаг шийдсэн маш том тулдаан байдаг. Энэ тулдаанд бас Дандарбаатар алаг морьтойгоо маш том гавьяа байгуулсан байдаг. Тэгээд дайн дуусан гутал за энэ дайнд
Япончуудаас яг 60 шахам мянган цэрэг амнаас одоо үргэлжсэн гэж байгаа. Тэгээд байлдааны 700 шахам нийцэх онгоцон жагсаалаас гарсан гэдэг. 200 их бүү 340 пулемет 12000 гаруй винтов 2 сая ширхэг сум бас эндээс олзолдог. За тэгсэн чинь Дандрын командлсан халахын голын дайнд тий гарамгаа байлдсан, гавьяа шагнуулсан одоо ийм хүмүүс байх нь л дээ. Тэгээд ингээд Дандрыг одоо ингээд шагнах гад ингэсэн чинь хорлогын ч болсон гой одоо тэгэл жок моков ч юм уу те тэр дайнд оролцсон бүх хүмүүс байх нь шүү дээ те. За ингээд тухайн үед ч юм бол Монгол улсын баатар гэдэг бол бүр хамгийн дээд цол. Тэгэд Монгол улсын баатар гэдэг цолыг олгоё гэдгсэн юм байна л да. Тэгсэн чинь хорлогын ч болсон гой бүр энэ шагналтын биечлэн оролцоод энэ хүнд те баатар гэдэг цол хүртэл багтана. Тийм учраас наа хүндээ урталт нь гарамгаа гэдэг цолыг дахиад нэм. Ингээд түүнд урд хойчод байгаагүй түүнээс хойш байхгүй бүтээнт Монгол ард улсын цор ганц гавьяат гарамгаа баатар гэдэг цолыг өгч байгаа. Тэгээд одоо бүр гайхалтай юм шүү дээ, тэ. Энэ дайнд оролцсон одоо хүмүүсээс улс төрийн ажилтнууд юм уу, цэргийн албаа агч гэдэг юм уу, тэ нийт байлдагч нарт нийтдээ бол 726 хүнийг шагнасан юм байна. Одоо энэ дайнд оролцсон хүмүүсээс 726 хүнийг Монгол улс шагнасан чинь түүнийх нь 500 орчим нь Дандрбаатарын удирдах байсан дайнд оролцсон 6 дугаар морт-визийнх нь дайчд байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 6 дугаар морт-виз бол энэ халах голын дайн дээр бол үнэхээр гавьяа байгуул түүчээлж их том одоо үйлүүдийг амжуулж исэн. Учираас ингэж дивизээрээ шагнагдсан байх нь шүү дээ ер нь. За тэгээ халах голын дайн дууссаны дараа 6 дугаар морт-визийн цэргийн алба хааж исэн Зондуу гэдэг хүн байд юм байл да. Тэгээ тэрэнд одоо араас нь цэргийн алба авах гэж ирж байгаа байхгүй. Тэрэнд алаг морой хүлээлгэж өгч байгаа. Хүлээлгэж өгөхдөө эх оронд минь амгалан цаг ирлээ. Сайн хүлэг минь төмөн агтандаа нийлж амардаа гэд толгойг нь нилээд хондлоог нь нилээд тавихтаа хоолоон зангираад нулимс нь дүүрчсэн гэдэг. Ингэж хоёр дахь удаага морныхаа тий алаг морны хараас нулимс хааж байгаа байхгүй. За хоёлаа хамтран хэлцүүлж. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын ураатай Мортон резиденси бэнтгэж байгаа. За зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд байршилтай чанартай амьдрын ураатайгаар хэрэгжиж байгаа Мортон резидент төслийн нийт 3 блок 12 давхар 375 айлын орон сууц ийм цогцотхон байж байгаа. За харин одоо ФС-ийн маань ашиглалтанд 100% орсон 2 дугаар ээлжийн 58-аас 120 м квадрат бүхий 2-оос 4 өрөө 252 айлын бэлэн байрыг санал болгож байгаа. За эдний хотхон их онцлогтой зайсан ерөнхий усны асуудалтай. За тэгвэл ус цэвэршүүлэх нэгдсэн систем за төслийн хэмжээндээ суурилуулсан байна. За юу зэвтэй ус бохор ус гарна гэсэн ойлголт бол байхгүй юм байна. За мөн тагтаа 100% тооцоогүй гэж байна. За барилгын стандартаар тагт буюу балконы талбайг 30% тооцох ийм стандарттай байдаг бол за харин Мортон резиденсийг болохоор 100% тооцоогүй шууд бэлгэнд өгч байгаа юм байна. За B1 B2 давхартай айл бүрт хүрэлцээт авц зогсоолтой нийт 375 айлд 430 авц зогсоол төлөвлөсөн байж байгаа. За бодитоор харахад хажуу талын айлгаа барилгынхаа цонхуудыг хаахгүй зорилгоор 45 м зай төлөвлөсөн байгаа юм байна. За мөн хүүхдийн тоглоомн дээр нь дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбай үйлдвэрлэгч Дайн улсын компани брендинг ийм тоглоомуудаар суурилсан байгаа юм байж байна. За хараа энэ маш чухал санагдсан. Лифт орц гарцсан хэсэг нэг хэмд буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань тусгай хэрэгцээтэй иргэд маань за мөн хүүхдүүд за тэгээ ахмад настууд одоо хэрэгтэй яг нэг хэмд ингэ байрлаж байгаа юм бэл. Энд чинь тэрэгтэй хүүхдэд түрэл гарах чинь шатаар буух гэж асуудал болдог байхгүй. Бид нар нэг нэгэндээ хайртай байх хэрэгтэй. Иймэрхүү юмар хүртэлтэй. Харин тий. За фасад нь өөрөөсөө гэрэлтэх юм байна. За яасан ч ганга юм тийм ээ. За зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд яг хой талд нь юм байна шүү. За ийм гоёда байшин баригдсан байж байгаа. За та бүхэн энэ байшинг сонирхож байвал тийш яваад очих юм бол загварын байрууд нь бэлэн байж байгаа юм байна. За борлуулалтын албаны утас нь 76 тэг 67. За маркетинг менежер нь 99 70 1 дугаар утсаар холбогдоод за энэ байраа очиж үзээ сонирхох боломжтой байна. За баярлалаа. За ингээд энэ дандар гэдэг нөгөө бидний мэдэх хүү бол тий одоо тэр хар багасаа ланг өрөөгж явсан энэ залуу бол үнэхээр яг тэр дайны үед бол Монгол төмнийхээ бүр баатар нь бол чадсан. Тэр дундас үнэхээр толгоод нь тий бүхэл юмных нь урд явж энэ дайны одоо халах голын дайны энэ дээрээс бол Дандрбаатар бол үнэхээр мандж байгаа. Одоо энийг зөвхөн Монгол улс гэлтгүү тий зөвлөлтийн одоо зэрэг аримж гэсэндээ бүгд Дандрбаатарыг мэддэг таньдаг. Энэ нөгөө Монголын дандар алагмар дандарыг мэддэг болсон байгаа шүү дээ. Тэгээ энэ байх үедээ тэнд байх үедээ бол орнод байх тэр тамсаг бологдох байх үедээ тэр хавцаа байсан нэг дуучин бүсгүй байгаа. Юндэн гэдэг нэртэй.
тэр бүсгүйтэй бас нэг уулзж хаад. Тэгээд ямар ч одоо дайн дуусаад те ингээд хороомороо татагдах үед ингээд ботсон байгаа байхгүй. За ингээд тэр цагаас хойш одоо энэ хүн бол Монголын цэрэг айрам дундаа бол баатарна. Тэгээд энэ хүний тэр богино зайд тэр байгаль дээр тэр дайн дунд шийдвэр гаргалт маргалт энэ бүр цаанаасаа юм төрмөл маш чадвартай. Тийм учраас энэ бол Монголын хувьсгал цэргийн ирээдүйн хөгжилд маш их хэрэгтэй. Түүнийг бол одоо сая тэр нэг морин цэргийн сургууль сургаад ирсэн бол одоо улам дахиад хөгжүүлээ. Яагаад тэгэхээр эн чин тэр нэг морь унаад номсон бариад сэлэм цавчаад байлдаг дайн биш байхгүй энэ дайнууд халах голын дайн ч бас ялангуяа. Тэнд чинь бууг зэвсэг танк одоо юу гэдгийг энэ бол одоо яг нэг цэргийн техникийн даймнууд явж байгаа байхгүй. Одоо зарим хүмүүс нэг ингээд сэлэн бариад цавчаад явсан юм шиг боддог л та. Зүгээр Андур Батар өөрөө болохоор сүулт нь ярихдаа бол хүн тгий цавчаар хэмжээний юу гэж л тийм зав гарах вэ. Тэн чинь сум шунгаж байгаа газар би сэлэн бариад хүн хөөгөө байж байгаа. Яг хөө зарим нэг ганцны тохиолдол байсан баха. Тэрнээс үл тэнд чинь бол техникийн дайн явж байгаа шүү дээ. Стратеги явж байгаа, тактик явж байгаа шүү дээ. Тэгээд өөрийг нь яг цаашаа ахиулахаар 1941 онд одоо зөвлөлт холбоот улсад Фрунзе актем гэж байдаг шүү дээ, цэргийн Фрунзе актем гэж байгаа. Фрунзе актем руу сургахаар явуулдаг. Яг энэ үе нь болохоор дэлхийн 2 дугаар дайн эхэлж байгаа тэр үе байхгүй эхэлсэн байгаа ч юм уу. Тэгэхээр энэ урд нь бол онол ярьдаг байж л дээ энэ сургуульд те жишээлбэл ингэж байлдах юм бол энэ газрыг эзлэх юм юу гэдэг чинь одоо цэргийн тактик стратегийг мэдэхгүй л те. Тэгин гол тэр үед чинь яг дайн болж байгаа. Тэгин гол тэр энэ стратегийг хэрэгжүүлэх гэдэг юм энэ тактикийг хэрэгжүүлэх гээд ингэсэн чинь сая тэнд болсон тулдаан дээр ийм юм болчлоо. Гэхдээ шууд нөгөө бодит практик нь хамт яваад байдаг. За энэ төлөвлөгөөг тэнд хэрэгжүүлээд үзье хэрэгжүүлдэг. Тэнд нь яг бүр хүний амьард чи явж байгаа шүү дээ. Энэ болгоно ингэж явдаг. Яг ингээд тулцсан газар яг тэр нөгөө дайн тактик тэр стратеги бүх юмаа бүр мэрэгжлийн төвшөнд нь яг цэргийн төвшөнд нь энэ Фрунзе акцент суралцж байгаа байхгүй. За ингээд ирсэн даруйдаа сурж ирээд энэ Фрунзeng нэрэмжит цэргийн актемд одоо сурж ирээд эргэж ирэнгуутлаа тун удалгүй Монгол улсын хувьд дахиад том дайн хүлээж байгаа. Энэ бол 1945 оны чөлөөлөх дайн. За энэ бол 2 дугаар дайны төгсгөлийн дайн. Халах голд хэрвээ 2 дугаар дайныг эхэлсэн гэж бид нар үзэх юм бол одоо тийч 2 дугаар дайн чинь 9 сарын 1 гэдэг те. Тэгэн гол 45 оны тэр 8 дугаар сард чинь Японы одоо Кантоны айрам чинь Хятадын нутаг дээр байгангууд л тэрий чин зөвлөлтийн цэрэг болгон бүгд найрамд Монгол ард улсын цэрэг хоёр нийлж хагаад тэрий чин Хятадын газар нутгаас Японыг гаргадаг штэ тий. Энэ хүртэлх дайнууд чи 2 дугаар дан үргэлжилж байгаа. Төгсгөлийн дайн энэ багхгүй. Бас маш хүнд дайн хүлээж байгаа. За тэгээ эргэж ирэл одоо нөгөө ерөөсө хороо дивиз тий тэд нартай давшилтыг яаж хийх юм? Яаж байлддгийг те одоо дарга зэрэг нартай ингэж стратеги боловсруулах нь ингэн тэгнэ гэдэг юм бүх тэр нөгөө мэрэгжлийн талаас нь одоо тийм практик дээр үзсэн тэр онолууд чинь ирээд бас давхар зааж байгаа байхгүй. За ингэж байж байгаа чөлөөлөх дайн руу орноо. За ер нь бол чөлөөлөх дайны чинь одоо өвөр байгалийн фронт за нөгөөх нь юу лээ юм хоёр том хүчээр одоо энэ алс дорндоос болон өвөр байглаас гэдэг юм хоёр том одоо бахны хушуу одоо Хятадын газар нутг руу орж байгаа байхгүй одоо энэ Манжуур хэсэг рүү. Тэгэн гутал ингээд өвөр Монголын газар нутг руу ингээд орохдоо манай энэ замын үд талаас нэг бахин тэгээд энэ дорнд хавцаанаас нэг бахин ингэж ордог. Цаанаас хойноос алс дорндоос ингэж ордог буюу ингээд хоёр том хүчээр Японы айрам руу ингэж ордог байхгүй Кантоны айрам руу. Тэгэн гутал ингээд ороход яг энэ баруун талд нь манай Монголын цэргийн айрам байж байгаа байхгүй хувьсгал цэргийн айрам. Энд чинь болохоор бүр 21 мянган за би нэг доор гарч байна 21 мянга гаруй манай Монгол цэрэг тэгээ морьтойгоо дивизтэйгээ бүтнээр оролцдог байхгүй энэ дайнд. За тэгээд энэ дайнд ч юм болохоор 21384 юм биш үү? 21384 одоо Монгол ардын хувьсгал цэргийн одоо цэргүүд оролцдог. За тэгээд чөлөөлөлт дайны үеэр тэнд чинь бас нэг тагнуулын үйл ажиллагаа яваал хянганы нурууг даваал эн чинь явсаар агаад бүр жихээ нөгөө хаалхан хотгдөг Бээжингээс 70 км зайд очиод цагаан харимдад тулж очдог штэ манай Монголын морьт цэрэг одоо тэнд очиж байгаа чинь дэлхийн одоо 20 дугаар зууны түүхэнд 2 дахь удаага тэнд очиж байгаа байхгүй чой болсон масан бүгд Монголын арим очиод тэгин гутлаа арт талд нь үлдсэн өвөр Монголын тэр хүмүүсийн маань ард түмний маань те нөгөө нэг юм дэг ясыг нь сахиулах гэдэг юм уу тэр чинь дайн болоод өнгөрцөн учраас арт талд нь нэг юм одоо хооронд нь нэг юм буудалцсан сөргөлдөөн гарахгүй байх дэг журмын тогтоох гэдэг араас нь ингээ цэвэрлэгээ бас айгүй их том юм явдгийн ингээ явж исэн тэр дайных нь үед нь нөгөө алаг морьныхан сурах гэдэг байхгүй тэгээд гол нь хаана яаж гарсан гэсэн чинь нөгөө алаг морин 39 оны тулдаанаас хойш тэр нөгөө үлдсэн шүү дээ тий. Тэгээ тэнд үлдчээ цэргийнхаа үүргийг гүйцэтгээл явуулсан байхгүй нөгөө морин. Тэгж байгаа 6 жилийн дараа манай хоошо сургуульд явж моод ирсэн ч гэсэн тий 45 оны дайн дээр нэг цэргийн бас нэг морь болцсон л явж байгаа байхгүй өөрхий. Тэгж жагаад 1945 оны чөлөөлөх дайнд хянганы нурууг
давж явсан юм байна л да манай Монголын цэргүүд. Тэгээд тэрийг давж явах үедээ нөгөө хүн сачицсан явж исэн. Тэгж явж байгаад ууланд явж байгаад осолтдсон юм л. Тэр нуруунд осолтдсон юм л. Тэгээ нөгөө Дандарбаатарын цэргийн нөхөр байсан дайны жилүүдэд нөгөө хороо дивизийн хамтдаа командалж явсан. Хорондоо Одсүрэн гээд хүн Дандарбаатарт мэдээд болгосон байгаа байхгүй. Хинганы нуруунд явж байгаад ингээд осолтсон. Тэгээ бид нар цэрэг хүний ясаар ёс төртөөгөр тэнд оршуулсан шүү гэж Дандарбаатарт хэлсэн байна. За яг энэ үед бол нөгөө гурамтаа нулимс туслаж исэн гэж хэлдэг. За ямар ч чөлөөлөх тайныг би бүтэн өөр дугаар ярьсан учраас энэ удаад орхичих. Тэн дээр бол мөн л манлайлж те цэрэг тактикийн хөвж гисэн те амжилтаа яваад ирсэн Монгол улс бас ялгаа байхгүй амжилтаагаар байлдаад ирдэг. За ингэж ирээд нэг том үйл явдал болно. Энэ юу юм гэхээр түүнийг шоронд хийдэг. Яг л шоронд хийсэн бэ гэхээр дайнд оролцоод ирсэн энэ Орос цэргүүдээс шүү. Орос цэргүүдийн хэрээс хэтэрж байгаа үйлдэл гарах болсон байна. Энгийн иргэдэд ч бай. Монгол хүмүүст ч тийм энгийн иргэдэд ч бай. Дээрээс нь энэ манай одоо хамт дээр тулдж явсан Монгол цэргүүдэд ч бай. Эргэж ирчээд маш дээрэнгүү ханддаг, юм хомыг нь дээрэмддэг. За энгийн ард өмнө дээр ч гэсэндээ элдв ааш гаргадаг гэх мэтчлээ. Ийм хүч хэмээн ирэлсэн. Гэтэ тэд нар дандрыг сонсох юм бол зөв гөлөг болон заяа. Дандар өөрөө ийм хуц шийдэмгий, ер нь авиртай, догшин. Тэгээд одоо ингээд нөгөө нэг асуудлыг бол тэр дорн шийдэж мэддэг. Ийм учраас тухайн зүгээр зарим яриагаар ингэдгийг Маттын намын орон дарга гэдэг. Маттын намын орон даргаас Дандарбаатарт одоо чиглэл өгсөн ч гэж ярьдаг зарим хүмүүс. Эсвэл Дандарбаатар өөрөө харж хурааж байгаад нэг авсан ч гэж ярьдаг. Ер нь бол яасан гэхэлэр Орос цэргийн дарга Монгол цэргийн эдшний үхрийг булаацсан. Тэгэн гутал нь нөгөөх нь харчаад Дандарбаатар яаж зүгээр байх вэ? Муудалцаад тэгсэн чинь нөгөө нөхөр нь шууд буу гаргаа буудах чинь гинэ. Пак буудах гин гутал нь тэрнээс яаж манай хүн чинь дутах вэ? Маш шаламгай юм чинь зөрүүлж гаргаж пак буудцсан. Ингээд Орос цэргийн дарга амийг хөнөөцсөн. Нэг талдаа Монгол цэргүүдээ ч гэдэг юм уу те тэр зохимжгүй байгаа зүйлийг болиулах гэсэн эдийчсэн нөгөөдгөн дэсэнд гаргасан үйлдэл нь тэр штэ. Ингэсэн гэж ярьдаг. Нөгөө талдаа болохоор бүр ингээд нөгөө нилээн ширүүн маргалдаан болоод манай хүн бүр ташуур гаргаар байж гарч ирж байгаа тархийг хаагцсан гэдэг ч үлээ. Ер нь бол ямар ч үүсэн асуудал нь бол ийм юм болоод тэгээд ингэсэн. Тэгсэн чинь энэ өөрөө цаана маш том үйл явдлыг одоо нөгөө болонготуулж байгаа хэлбэр байхгүй. Ах トゥ орны эв нэгдлийг чи инглээ. Нэг нэгэндээ тусалж ингэж одоо тусгай тогтнолоо ч юм уу те эсвэл дайнд ингэж хамтарч олж ирсэн ийм улсын одоо дарга цэрэг нарыг чи аллаа гэдэг байдлаар манай хүнд бол юу өгдөг. Бүр шууд буудан хорох ял өгдөг. Тэгээд эн чинь нөгөө нэг инх цаг болон дайны цаг гэж байна л да. Дайны цагийн одоо үед бол те арай өөрөөр хандах хэрэгтэй. Инх цагт ийм үйл гарах юм арай өөрөөр хандах хэрэгтэй. Гэтэл эн чинь дайны цаг байсан. Гэтэл инх цагт ингэсэн юм шиг буюу энгийн иргэнийг хороочлоо гэдэг байдлаар маш хүнд шийдэл оногдуулах гээд ингэсэн. Тэгээ заахаа бас зарим яриагаар болохоор тэгдэл юм байлээ. Нөгөө Жоков биш үү те? Жоков ч Дандарбаатарыг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд одоо энд ингээд баласаа ийм юм болоод байна гэд тэгснийг сонсчоод Жоков Сталинд хэлээд Сталин наашаа уцтаад хүй танаа тэр гармгаа баатчин хэрэггүй бол манаа төгчих. Манаа хавчи. Гижиж одоо баг тэгжсэн гэсэн юм яриач байдаг. Нөгөө талдаа бол яг цаазаар авахд төлөвлөсөн байсныг нь 10 жил болгоод 20 ялаас солиод 10 жилээр шийтгэж байгаа байхгүй. За ингээд нөгөө нэг өөрийнх нь өмнө байгуулж исэн гавьяа мавыг нь бодсон юм ямар ч ингэж байгаа нэг 10 жил хоригдох болсон байгаа. За тэгээд Дандарбаатартай өөр нь бол өөртөө нэг тийм олон хүн уулзаж яриа авч байгаагүй. Гэтэл өөртөө яг уулзаж одоо яриа авч исэн нэг хүн байдаг байхгүй. Тэр хүн нь болохоор Цэрэн Нуруугаа гэж сэтгүүлч байгаа. Ахмад сэтгүүлч. Энэ хүн болохоор 1960 оны сүүлээр яг энэ Дандарбаатартай хамт сууж байгаад яг энэ үйл явдлын талаар өөрөөс нь асуусан байдаг байхгүй. За тэгээд Дандарбаатар юу гэж хариулсан гэхэлэр хүмүүсийг аз хэмэртэ явахад атаархан хосцогч байдгаа. Байнга бадарч явах юм шиг бие тоосон үе надад ч гэсэн байсан. Аль аль нь намайг тойроогүй дайрсан гэж хэлий те. Надад тулгсан ялнаас хүлээх нь би бас хүлээж болохгүй гүтгэлэгч олон байсан шүү тэр үед. Дайны цагийн хуулиар бол цэргийн дарга надад сахилгын шийдэл оногдуулах ёстой. Саяны гаргасан үйлдэл дээр дайны цагийн хуулиар бол. Гэтэл үүнийг нөгөө нэг одоо энгийн инх цагийн хууль шиг те гэмт хэрэг гэж бодоод тухайн үед ийм намайг шийдгсэн. Энэ талаар ярих нь утгагүй. Намайг ялсан зүйл гэх юм бол 50 цагт сагсуурч байлдааны үед хэрэглэх онцгой арга хэмжээг авч энгийн номхон хүн алсан машин техник эвдсэн зэрэг зөндөө ялтуулгасан. Яг нь шоронд орсондоо гомдоод байдгүй. Харин ч инх цагт амьдрах ухаан сулгасан гэдгийг хэлчихэд илүүдэхгүй зэ гэж өөрөө зүйлд нь хэлсэн баг. Тэгээд энэ яриаг нь бодглохлоор бас магадгүй.
Ягаад тэгэхээр манай хүн чинь дөнгөж 18 19 дэгээс ахуулаад ингээд цэрэг айрам гэж явж байгаа. Тэгэл ерөөсөө энэ хүний чинь тулсан амьдралын дээр 39 оны дайн тэр нөгөө баян цагааны тулдаан тэгэл 45 оны чөлөөлөхтэй тэр хоорондоо цэргийн тактик нэ дэлхийн 2 дугаар даймаа ингээд ерөөсөө дайны жилүүдээр ингээд явцсан учраас те инх цагт амьдрахад нь сургамж болсон байж магадгүй гэд өөртөө хүртэл тэгж хүлээж авсан байгаа байхгүй. Тийм байна. За тэгээд өөрийнх нь хэлсэн өөрийнхөө амаар хэлсэн цор ганц тайлбар нь бол энэ шүү. Тэгэхээр энэ хүний тайлбараар нь бараг хаацсан дээр байна. За тэгээд яг шоронд ордог үйл явц нь аим шиг. Шоронд орсон чинь өөрийг нэг харахаар чинь одоо эн чинь 45 он гэхээр 14 оны хүн шүү дээ. Тэгэхээр 45 хүн 30 мөч тийм 30 мөч гарч 31 2 төч юм ийм байгаа байхгүй. Тэгээ 30 хэдэн настай залуу шоронд ороод ирнэ шүү дээ. Тэнгуул тэнд нь нилээн хүнд нөхдүүд байдаг гинэ. Тэр дундаасаа энэ мулцныхан гэж нэрлэгддэг 10-аад ийм ялтантай ийм өрөө байсан юм байна л да. Тэгээ тэр өрөөнд одоо бас хэцүүхэн одоо орох юм бол балгадаг хүмүүс. Тэгээ тэр өрөө лөө манай хүнийг оролцсон байгаа юм. Тэс нөгөөд ч ингээд бол биеийн байдал мэлэн харахад жижигхэн тэгээ намх навтурдуу хамартай ийм жижигхэн бор залуу байгаад байдаг. Тэгээ орсон чинь нөгөө хэд нь шууд тойрж аваад яасан тархан хулгаач байгаал те. Гутал мутлыг нь би аавна, өмдийг нь аав, дээлийг нь би аавна гэл ингэж мэгэл. Тэгээ гал төлмөл гэл ингэсэн байгаа. Тэгээ манай хүн ч гэсэндээ үнэхээр нөгөө нэг ийм хийтэж явсан уу, ийм ууртаа бухимдалтаач явсан уу те. Ядчийтл нөгөө нь юу яасан юм блэ? Яг нөгөө яг ачигдах жахт нь бас нэг хуучин бас нэг уулздаг байсан нэг эмэгтэй гівгэнд ирсэн ээ. Энэ чиний хүүхэд гээд нэг хүүхэд аваад ирсэн. Нэг хүү аваад ирсэн. Бүр нэг сартаа нэг хүү аваад ирсэн. Тэгээд манай хүн ч ачигдах гээд байдаг. Тэгээ нөгөө хүн чинь би амьдралаа бодно гэсэн юм яасан. Тэр хүүг өгчөөд явцсан. Тэгээд манай хүнд ямар ч нөгөө хүүхдээ хаана үлдээх вэ яах вэ гэсэн юм байхгүй. Айгаад тэгээд нөгөө нэг дорондод байсан дуучин эмэгтэй шүү дээ. Тэрнлүүгэл зүгээр гом юуны маг гэдэг юм уу. Үнэхээр эсвэл гомдол юу гэдгийг нөгөө нэг юм гомдлын мөр юу гэдэг вэ? Итгэл байсан. Гордол тийм гордолтойгоор ингээд цахиа битсэн байгаа байхгүй. Ийм учиртай ийм боллоо. Энд ийм хүүхэд ингээд үлдчихэж байгаа юм чи миний хүүг ирээд аваач тэг хүүгээд ингээд нэг ийм цахиа бичээд яваа тэгээ ачигдсан байгаа байхгүй. Тэгсэн чи нөгөө эмэгтэй нь хамгийн амар нь ирс. Ирээд тэр хүүхдийг нь яг гардаж аваад байжсэн. За тэгээд шоронд ороод ингэсэн чи нөгөө нөхдүүд ингээд шүү дээ тий. Нөгөө нөхдүүд ингээд ангууд манай хүн ч нэг хэсэг чимээгөө суусан бол та. Диско босч ирээ тэр 10 гаруй нөгөө нэг нийлцсэн нэг баригаад болцсон ч гэдэг юм уу ийм нөхдүүдийг гутлаа тайлж хагаад бүгднийг химх нөтсөн байдаг. Тэгээ бүгднгийн дэгэнд нь оруулж аваад өөрөө тэр чин буута Япон, сэлэмтэй Японоос айж үзээгүй нөхөр те юу ч л тэр дайны утаа үнэртэйгөө тэр нөхдүүдэд даглуулаад суух үтэй. Босч ирээд бүгднгийн химх нөтээд 10 гаруйлын химх нөтээд бүгднгийн өстө дэг журманд оруулсан гэж байгаа юм. За тэгээ байж тэл бас болоогүй. Яг хоригдоод 10 жил хоригдох гэсэн шүү дээ. Хоригдоо байжсэн чинь Монгол орны баруун хязгаар. За энд чинь нөгөө нэг бид нар мэдэх бол 48-аас 49 он шүү дээ, тэ. Энэ үед чинь нөгөө байдаг богдын том тулгаралт болж байгаа. Тэнд ядчийтл Испани дээрэмчдэг гэж нөхдүүд Монгол улсын хил нутгаар орж ирээд ард түмнийг амар тайван байлгахгүй дээрэмдээд маш олон тийм хилийн зөрчилдөөнд гаргаж байгаа. Испани дээрэмч гэхээр манайхан зүгээр Испан гэдэг нэг юм бүлэг ч юм уу нэг улс ч гэдэг юм нэг юм аймгийг яриад байгаа гэж бодоод байгаа бах. Тэнд Испан байна гэдэг жидэлтэй байх га тэнд ингээд цэрэг армийн үйл ажиллагаа явуулахлаар байдгүй. Гэтэл нөгөө талд нь бүр хэдэн зуун км цаана дахиад гараад ирдэг. Испан гэдэг. Ерөөс энэ асуудлыг шийдэж чаддгүй ингээ яваад байдаг. Уул нь хоолойгийн чоолсонгаа Батын дөжгөө өдөр ажиллагаа зохион байгуулж байгаад уулзсан байдаг л та. Гэтэл шийдэл хүрч чадаагүй. Тэгээ нөгөө нөхөр нь энд тэндгүй ингээ дээрэм хийлгээд тэр хүний дээрэмчд ингээ ард түмний ман зовоогод байгаа байхгүй. Хил хязгаарын бүс нутагт малгууг нь одоо яана одоо тэр хөөдөө байгаа малчин хүмүүсийн чинь те элдв янзаар шоглын шүү. Бүр элдв янзаар шүү. Тэгээд гисэн чинь хоолойгийн чоолсонгаа Гарамгаа Баатраараа хийлгэх ажил гарлаа гэж үзээд шоронгоос шууд дууддаг. Яаж юм гэхээр энэ Испан гэдэг нөхрийг олж устдаг. Устдагтаа яах вэ? Зүгээр шууд устдаг. Гүйцэтгэх ажиллагаа явуул. Бид нар чамд одоо цэрэг гаргаж өгөхгүй. Чи хинтээ явах юм? Ямар хүмүүс бүрдүүлж явах юм? Яаж явах юм? Өөрөө тэрийгэ бүрдүүлээд явах хэрэгтэй гэдэг. Ингэсэн. Манай онд хэн байна гэсэн чинь нөө шоронд байгаа улсууд. Тэгээ тэр дундаасаа өөрийнхөө одоо нэг үдсэн гайгүй гэж бодсон нэг 10 гаруй хүнийг цуглуулад өглөө. Нэг юм бүрэлдэхүүн байгуулад за тэгээд маш нууц даалгавраар Испаныг устгах гэж байгаа байхгүй. Испаныг зүгээр л устгах ёстой. Шоронгоос гарч ирсэн хинч мэдэхгүй юм байна шүү. Тий. Тэгээд нууц даалгавар юм. Яаж юм гэхээр бүгд найрамд Монгол Ард улсын төр засаг ялангуяа хоолойгийн ч болсон гэвэл за энэ үүргийг гүйцэтгэх юм бол энэ 10 жилийн хугацааны чинь үлдсэн бүх жилийг байхгүй болгоно. Яг энэ чинь одоо шоронд хийхдээ бол хамаг нөгөө Гарамгаа Баатар тий бүх юмыг нь хурааж авч байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр хамт одоо явж байгаа тэр бүрэлдэхүүн чинь байгаа хүмүүсийн бас бүгднийг хэргийг чинь хэрэгцэхгүй болгоно. Цагаатгана гэж амлаад энэ хүмүүс яг тэр одоо нууц даалгаврыг гэдэг юм уу те гүйцэтгэх ажиллагааг юм уу явуулахаар замдаа гарч байгаа байхгүй.
За тэгээд эдгээр маань бол хамт явж байгаа улсууд нь бол ерөөсөө тэгж дайхан тулаанд орж үзээгүй тий юм гүйсгэж үзээгүй хүмүүс байгаа. Замдаа нөгөө хэд ч өстой жинхэнэ сургасан гэдэг юм бэл. Адууга манад хон гэсэн чинь шүн унтаад адууга алдаад тэгэн гутлан шууд буу гаргаж ирээд айлгсан гэдэг ч үлээ. Ер нь бол та нар тоглоомд яваагүй, хүүхдийн тоглоомд яваагүй. Энэ бол цэргийн маш нууц цусгай ажиллагаа. Цэрэг хүм ийм байх ёстой гэж нөгөө хэдийгээ бүр имгэлт юм бэл. Тэгээд тэрэнд нь хамт явсан залуу хамт явсан хүн нь насан туршдаа өнгөрөн өнгөртөө найз нь явсан байдаг байхгүй. Тий. За ингээд тушаал аваад явсан. Тэгэл ерөөсөө тэр чин одоо тэр хамт явж байгаа нөхдүүд нь бол тухайн үеийн шилийн сайн ирчүүд гэдэг шүү ер нь бол. Тэгээд тэнд гараад ирлээ гэд нь тэнд очино. Тэгэн гутал тэнд нь тэрний нэрийг бариад, Оспаны нэрийг бариад дээр юм хийсэн нөхдүүд айгүй олон байдаг. Тэгсэн нөгөө хэдийг нь барьж аваад ямар ч ингээд дарддаг юм уу те. Ингээд энэ хэсгийг байхгүй болгоно. Дахиад тэнд гараад ирэнгүүт дахиад энд нь очиж нөгөө хэдийг гүйцэтгээд барина. Ингээд хааж явсаар агаад бүр ингээд цөөрүүлж байгаа байхгүй энэ үйлдэлүүдийг. Бүгднийг ингээд яваад сэрнээсээ Оспаныг олж чаддаг байхгүй. Тэгсэн чинь Оспан ашиггүй тэнд өөрөө хятадд баригдаад тэндээ цаазаар авалтдаг. Дүүрсэгддэг. Тэгээд энэ үйл ажиллагаа дуусдаг. За тэгсэн чинь нөгөө Монгол улсын одоо төсөг гэх юм уу те. Тэгээд түүний нөхдийн нөгөө нэг энэ хэрэг бүх имийг нь ялаас чөлөөлдөг байхгүй. За чөлөөлөд 1964 оны 9-р сарын 7-ны өдөр Иргэн Лодонгийн Дандрын урд шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэргийг холбогдлого болгон цагаатах сугаа гэд бүгд найрамд Монгол улсын дээд шүүхийн тогтоол гарч 18 жилийн дараа хэрэгт холбогдлого болох нь тогтоодод цагаатсан байгаа байхгүй. За ингээд бүгд найрамд Монгол улсын ардын хөрлийн тэргүүлэгчдийн 64 оны 9-р сарын 29-ны өдрийн 172 тоот зарилгаар Лодонгийн Дандарт бүгд найрамд Монгол ард улсын Гарамгаа Баатар цолыг нь болон те бусад одон медалыг хамт буцаан олгосгоо гэсэн тушаал гарч Монгол төмний маань магнат хийнсэн байдаг. Энэ залуу бол яг эрэх цагтаа ирсэн те 20 дугаар зуун дандар ирсэн бүр яг юм онсон байхгүй энэ цагтаад ирсэн. За тэгээд Гарамгаа одоо цолоо буцаан авсны дараа Дандар Баатарт те буцаад одон медалыг нь өгөөд нөгөө хурандаа гэдэг цол байсан. Манай хүн ч бол нэг юм пак гэж хурандаа болоод шууд 6 дугаар мотивизийн дарга болцсон байхгүй. Тэрнээс ч дунд нь нөгөө хошууж гэдэг юм энэ цолуудыг аваагүй шууд буудсан. Тэгвэл бас юм гэдэг чинь хэмжээтэй шүү. Тэгээ чи хийсэн зүйлээ мэдж байгаа бол хурандаа гэж өгөхгүй гэдэг. Доошлуулад хошууж гэдэг мөрцийг өгсөн байдаг. За түүний гэр бүлийнх нь хувьд гэх юм бол түрүүний ярьжсэнээр 39 оны сүүлээр халахголт Улаан армийн ангийн чуулганы дуучин байсан Юндэн хэмээх бүсгүй те энэ бүсгүйтэй хальт танилцж ингээд дотносч байгаад ингээд холтцсон байсан. За хоёр дахь нь гэх юм бол тэр Фрунзен актемд сурсан шүү дээ цэргийн актемд сурсан шүү дээ те. Тэнд байх үедээ Печникова Устьевна Людмила гэх юм уу ийм Орос бүсгүйтэй танилцаад нөхөрлж исэн байгаа. Тэр бас хэсэг байх хугацаанд. Тэгж жагаад нөгөө Люси гэдэг байгаа эннийхээ гэрээр бас ингээ орж гардаг те уулздаг юм байж исэн. Тэгээд нэг өдөр одоо ингээд сургууль мургуулад төгслөө явах боллоо гэд Москвад байдаг гэрт нь очиод дуулах гээд очисон чинь нөгөө амьдарч исэн гэрийн бөмбөг тайлцсан. Үнсэн товлог. Тэгээд амьд хэсэг нь мэддэггүй, өнгөрсөн хэсэг нь мэддэггүй. Явлаа гэж хэлэх гэж бодсон чинь ийм байдалтай огцсон. Тэгээ ямар ч одоо боломжгүй болоод буцсан байгаа байхгүй. За тэгээд Дандарбаатар эргэж ирчээд чөлөөлөгтэй анд явахаас өмнө тэр нөгөө нэг хүүхдийг авчиж өгдөг бүсгүй болох амьд гэдэг юм байлээ. Энэ бүсгүй одоо бас яг тэр хүүхдийн ээж нь байгаа байхгүй. Тэгээд яг ачигдах үед нь тэр нөгөө хүүхдээ авчиж өгөөд тэгээд ингээд яваад өгсөн. Тэгээд тэр хүүтэйг уулзсан байх нь шүү дээ. За тэгээд нөгөө хүүг бол дорндоос тэ Юндэн гэдэг эмэгтэйгээ ирээд аваач ийм юм боллоо гэд гордлоготойгоор ингээд захиа явуулсан чинь нөгөө эмэгтэй нь итгэж ирээд аваад тэгээ хүүхдийг нь бол өсгсөн байдаг. Тэр хүү байгааз тэр хүүг Ганбаатар гэдэг байхгүй юу? Ганбаатар гэдэг юм байлээ. Ганбаатар гой. Тэгэхээр яг өөрийнх нь одоо хамтдаа ахуулсан зураг мөргөнд байгаа. Ямар тааш тэр дорндын залуу дуучин бүсгүй бол тэр холоос энэ амьдралыг хийх гэж байсан. Бид нар мэдэн шүү дээ. Эхлэхдээ ярьсан шүү дээ. Өөрийг нь ямар эмэгтэй өсгөлөө. Яг тэрнтэй адилхан хүүд нь бас нэг юм сайн эмэгтэй. За ясан л байгаа байхгүй юу? Гас нэгэн гайхамшигтай үйл явдал гэх юм бол Оросд үлдсэн тэр бүсгүй шүү дээ. Тэр нь амьд байсан. Амьдтай охинтой байсан. Охинтой болсон байсан. Тэгээд сүүлд Дандарбаатар яг өөрөө хайж олоод өдөлөө уулзаад тэгээд Монголд авчираад ингэж мингээд үзүүлсэн тухай бас яриа байдаг. Тэгэхээр тэр охин болохоор одоо Ганбаатар гойгаас одоо ихчвэж таах гэдэг байгаа байхгүй. Тэр Фрунзе актем тэр хойно байсан гэхээр те. Тэгээд эргэж ирээд яг ачигдахаас өмнө нэг сартаа хүү ирсэн гэхээр тэнд ихч нь байж таарад байгаа байхгүй. За юм байна. Гэхдээ бас дуусаагүй шүү. 51 онд уул нь соронгоос суллагдсан. Суллагдаад нэг цагаатгах үе чинь 60 хэд он шүү дээ те. Тэр хугацаанд уул нь бол эрхчлөөтэй болцсон байгаа гэсэндээ ажилд авдаг. Одоо нөгөө эсэргүү гэдэг те эсвэл одоо нөгөө зөвлөлтийн ах дүүстэй ингэж маргаан үсгэсэн ингэдэг гэдэг бас нэг тим тал руугаа тууширсан хүмүүс байдаг шүү бид нар мэддэг шүү. Тим байдлаас болоод ерөөсөө хавчуулагтаад ерөөсөө ажил төрөл ол хийж чадахгүй. Эхнэр хүүхдэд тэжээх хэрэгтэй шүү те болтгоо. Тэгээд ямар сайндаа эхнэртэйгээ ярилцж байгаа дорнд руу нүүсэн байгаа. Дорнд руу нүгээд тэнд яасан гэхээр бүр тэмээгээр нүүж ирсэн.
тэмээгээр нүгэд очиод сар гаруй явж яваад очсон гэдэг. Тэгээд орондод очсон ч гэсэн тэр мөн ажил олдохгүй, авдаггүй. Тэгээд өөрт нь сурсан ганцхан эрдэм ан хийх. Тэгээд ан хийгээд гэр бүлээд ижээдэг. Хоолундаа залгуулдаг. За тэгээ байж исэн чинь намын төв орооны нарийн бичгийн дарга сүрэн жав гэж юм байгаа. Олон гардаг. Энэ сүрэн жавга дорондод томилтоо явахад тухайн үед томилтоор явахаар болсон юм байна л да. Тэгсэн чинь бидний эртний танил Жамсрангийн самбууга буюу ардын хурлын тэргүүлэгчийн дарга байгаа. Самбууга энэ сүрэн жавгаг дуудаад за чи доронд явах гэж бол дорондод дандар байгаа. Түүнийг очиод сургал юу хийж амьдарч чинь яаж чинь амьдрал ах нь ямар байна мэдээд ир гэдэг гэсэн байна. Тэгээ сүрэн жавга ирчээд орондод дандартаа уулзаад амьдрал ах нь ямар байгааг нь харчаад тэгээ буцаж очиод самбуугаад хэлж байгаа байхгүй. Самбууга чинь төрийн тэргүүн гэсэн үг шүү дээ. Самбуугаад хэлсэн. Гэсэн чинь самбууга болохоор шууд доронд руу холбогдоод утас зохиол дорондын удирдлагатай холбогдож байгаад наа хүний ажилд аваа гэд шууд тушаал болгож байгаа. Тэгэн гутал дандрыг Дорнод аймгийн гал командад гал сөнөгчөөр ажилд авсан. За тэгээ хэдэн сарын дараа манай хүн чинь гал командад ингээд ажилд байж байсан аа. Хүнд чинь нөгөө хизээ нэгэн цаг сурсан жоохон эрдэмч гэсэн те амьдралд нь хэрэг болдсон шүү гэд тэрийг ярьж байгаа ихлэ нөгөө яг Тамбовын нөгөө морин цэргийн сургууль сурсан шүү дээ те. Тэгтэн давхар нөгөө нэг жолоон сургасан юм байна. Жолооны өнөөлөх байсан. Тэгээ жолооны өнөөлөхтэй чинь мэрэгчлээ хүн байхгүй юу? Мэрэгчлээ болж байгаа байхгүй юу? Мэрэгчлээ үзүүлээд Сов Монгол металл нийгэмлэгт жолоочийн ажил хийж эхэлсэн. Ингээд тээврийн жолооч болсон түүхтэй. За 63-аас 65 онуудад Тэг 16 дугаар ангийн техникийн орлогч даргаар ажилласан. Түүний араас 65-аас 66 онуудад нөгөө цагаат гснаас хойш байна шүү дээ. 65-аас 66 онд Зөвлөлт бод улсын Фрунзе академийн дээд курст бас өргөжлүүлэн суралцсан байдаг. 66-аас 67 онд Зүүн Баянгийн цэргийн нэгтгэлийн даргаар ажилласан. За тэгээ энэ үед нөгөө нэг хурандаа гэдэг цолыг нь яг буцаан олгосон байна. Хоошоо суушаа дахиад ирэхтэн. За тэгээ мото бодлогын тусгай баригдын орлогч 67-аас 68 онод Улаанбаатар хотын комендант 68 онд ардын цэргийн жанжин штабын оператив хилцэст чиглэл хариуцсан офицерын алба хашиж байгаад гавьяандаа гарсан байдаг. За эх орон маань энэ баатрийнхаа эцсийн мөчөд хүртэл хүндэтгэлтэй хандсан. Энд бид нар бол Эстоны ихтгэл дүрэн байж болох байхаа. Гэрт нь хүртэлтэй ингээд эмнэлэг твтэд би энэ модод ингээд маш сайн эмчилгээ үзүүлж хагаад гэртээ гарсан. Тэгээ гэртээ гарахт нь хүртэл бүр эмч сувлагч томилон гаргаж өгсөн. Тэгээ эмч сувлагч нь одоо бүтэн асраад ингэж байж байгаа. Ямар ч насныхаа эцэст ирсэн тэр нэгэн өвчнөд тэмцэж 3 сарын туршид хэвтэгтэй сүүлийн сар шохоо ухаангүй байсан гэдэг юм лээ. Ингээд өвчний улмаас 1986 онд 72 наснда өөд болжээ. За тэгээд энэ хүний талаар энэ хүн нэвтрүүлгийг бүр ингээд үнэхээр ханталтай бүх ингээд материалын дээр юмуудын бүгднгийн ингэж бидэнд тусалж тэмцсэн хүн маань бол яг энэ Алаг морт Дандарбаатар төрийн бас байгууллага гэж байна. Энэ төрийн бас байгууллагын тэргүүн төрөний ярьдаг миний Гармгаабаатар Дандарын маань хөө Ганбаатарын охин буюу Дандарбаатарын ач охин энэ Ганга мөрөн гэдэг эмэгтэй бидэнд яг энэ хүү одоо хэрэгцээтэй бүх зүйлсийг маань өгч тусалсан байгаа юм шүү. Та бүхэндээ талархал илэрхийлье. Баярлалаа. За тэгээд төгсгөлд нь манай сонсогчид гэсэн комент бичээл энэ те. Дайн гэдэг бол хүсэх юм бишээ. Тулаад ирвэл зүхтаах зүйл биш шүү гэсэн үгээр нь нэвтрүүлэг өндөрлөе доо. За баярлалаа Анашаа. За баярлалаа. За ястаа бүр Дандарбаатар гэж мэддэг гэдэг нэвтрүүлгийг ихэнд хэлсэн тийм ээ. Сонссон байсан боловч яг яагаад Баатар юм бэ гэдгийг мартсан байсан баг. Тэгэд ийм дэлгэрэнгүй мэдээлэл ер нь сонсоогүй байсан баг. Би бол анх удаа сонслоо. Маш үнэхээр биш лээ. Баярлалаа. За баярлалаа. За Адар анир нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Нэвтрүүлгийг маань чанартай амьдрын ураатай FS Construction болон аригтай хадгалаад 100 сая эзэн болоор ариг банкын бэлтгэлээ. Нэвтрүүлгийг маань та бүхэн YouTube-ийн Одон дөр сугуурлан NTV телевизээр замун 83.3 107 талхины Одон дөр радиогоор хүлээн авч үзэж сонслоо. За Ганушаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.